Lab. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Дугаарын ивент итгэгч зөөлөн тааламжит хамт Alaska. Сайн байцгаана уу? Soul Lab-ийн үзэгчдээ та бүхэндээ шинэ дугаар хүрж байгаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. За яг одоо миний гарт нэг тоо баримт байна. Энийг хараад би бүр сайн гайхчлаа. Найзуудаа ингэж штэ хараа. Манай Soul Lab-ыг үзэж байгаа үзэгчдийн 52% нь YouTube хуудсан дээр маань subscribe дарахгүйгээр үздэг гэж байна. Энэ зөв үү гэж асуумаар байна. За тэгээ та бүхэн маань subscribe дараагүй ах юм бол яг одоо дараарай гэж та нартай хамгийн ихэнд нь сануулъя хэлж байна. За тэгээд уламжлалсараа контентынхаа ивент итгэгчдийг танилцуулаад эхлэе. Нерма тестээр баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Мөн өөрийгөө хайрлах урайтай Oxy брэнд ерөнхий ивент итгэгчээр ажиллаж байна. Мөн манай энэ удаагийн дугаарын ивент итгэгчээр зөөлөн тааламжит амттай Alaska брэнд хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Бидний Soul Lab-ийн чин сэтгэлийн халуун яриа уламжлалсаар та бүхэндээ Amigo VIP House-аас хүрч байна. За одоо наашаа анхаараарай. Би та бүхэндээ Soul Lab-ийнхаа энэ удаагийн дугаарын зочныг танилцуулах гэж байна. Тараа! За манай Soul Lab-ийн энэ удаагийн дугаарт уран албан маань оролцож байна. 6 хүүхдийн ээж, гала амтлагийн дуучин, мөн инфлюенсер. За тэгээд маш гоё одоо контентэд оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд ийм хоёр одоо нандин бүсгүйчүүдтэй өнөөдрийн энэ цаг хугацааг маш аз жаргалтай өнгөрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Өөрсөнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг яг нөгөө саяны хэлсэнчлэн аз жаргалтай цаг хугацаа өнгөрөхөөс гадна бидний яриач гэсэндээ бас аз жаргалтай халуун дулаан өнөр өтгөн гэр бүлийг тойрсон ийм сайхан яриа болж өнгөрнө гэдгийг та бүхэндээ хэлье. Мөн үүнээс гадна хамгийн ихэнд нь энэ удаагийн дугаарын маань ивент итгэгчээр Alaska брэнд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд Alaska брэндийн хувьд зөвхөн зармаг гэж бид нар бодоод байдаг шүү дээ. Тэгвэл Alaska брэндийн зармыг ашиглаад хүрэгчэндээ ер нь ингээд төрөл төрлөөс нь аваад тавьсан байхад их зүгээр. Тэгээд нөгөө янз бүрийн шейк, амттан энтерт ингээд олон төрлөөр ашиглах боломжтой ээжүүдийн ингээд хамгийн одоо үнэн ч юм сайхан хүрэгчний найз. Тэгээ амттны туслах. Тэгээ Alaska брэндэр хийсэн шейкер бас дайлж байна. Тэгээд хэдүүлээ гоё амттай шейкээ уунгаа. Аз жаргалтай сайхан яриагаа өрнүүлцгээе. Тийхээ. Стогоен банантай шейк байна. Зя. Ямар гоё зөөлөн амттай юм бэ тийм ээ. Нөгөө өрөө ер нь бас нэлээ халуун болчтой шүү дээ. Тэгээ бичлэгийн үеэр нөгөөтэй муусан чинь гоё юм. Энэ аюу гоё хараа. Дундах хавчруу нь болохоор бас ягаан өнгөтэй тий. Өө тэр мэрийн заахгүй. Аюу гоё юм. Сайн нөгөө нэг юу эхлэхийн өмнө яг бичлэг эхлэхийн өмнө шинэ уран бүтээлтэй гала амтлаг орсон байгаа гэд ярьж штэ тий. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед нэлээд завгүй бужигнаал энэ ер нь л зүгээртэй нөгөө уран бүтээлийн ажлын, сошиалын ажлын хойш нь тавиад зүгээр дан ээж, гэрээ эзэгтэй гэдэг талаас нь бодоход л ямар их ачаалтай байх вэ гэдг нь зүгээр надад бол төсөөлөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр энэний хажуугаар дахиад уран бүтээл хийж гин. Тэгээд сошиалын ажлууд бас давхар явж гин. Өөрийн гэсэн нөгөө брэндүүд бас амжилттай авч явж байгаа гэх мэтчлэн олон ажлууд байгаа. Ер нь уран албагийн нэг өдөрч гэдэг юм уу хідэн цагаас хэд хүртэл ямар одоо төлөвлөгөөтэйгээр өнгөрдөг вэ гэж. За тэгэхээр би бас яг тийм хоёр завгүй ээжтэй л хамт сууж байгаа. Өнөөдөр Монголын одоо нийгэм бас нэлээд одоо ийм ачааллыг бас авч явж байгаа. Нийгэмд өвөн гэрэл нэмж байгаа хүмүүс бол яалтчгүй ээж нар тийм болохоор ээж нараараа маш их бахархдаг. За тэгээд миний хувьд бол сая яг одоо ингэ нөгөө манай хөтлөгч уянга маань хэллээ шүү дээ. Гişin клипний уран бүтээл гэ тий. Тэгээ яг тэр клипнийхээ уур амьсгалаас гарч амжилгүй студ дээрээ байж байгаад хүрээд ирлээ. Тэгээ мэдээж би бас ийм гоё контентэд өргөдөж байгаа юм чинь тий. Энэ цаг хугацаагаа маш үнцэнтэйгээр өнгөрүүлээгээд за тэгээ шууд студ дээрээс гараал хөрж ирлээ. За шинэ уран бүтээлийн хувьд бол гала амтлагийн маань хувьд бас нилээ одоо ийм өөрчлөлт шинжилтийг авчирсан.
уур амьсгалтай нэлээм одоо юм шийдэмгийн алхмуудыг хийсэн те юм уран бүтээл болж чадлаа гэж бас дүгнэн сууж байна. Тэгээд сүүлийн 2 сарын хугацаанд бол нэлээд бага унтсан. Магадгүй та нарт харагдчих магадгүй гэж. Тэгээд өнөөдөр би бас яг контентд оролцохдоо ер нь ямар ч нэвтрүүлэгт орсон жаахан бэлддэг л дээ. Тэгээд өнөөдөр бол бэлдээд ирсэн. Гэхдээ шууд одоо энэ клипнийхээ уур амьсгалтаа оруулаас их гоё юм болов гэж шийдээд арын өрөөнд бас хувцас салаад ороод ирлээ. Тийм тэгээд яг өдрийн одоо амьдралын цагийн хуваар гэх юм бол за ганц би байхдаа ч юм уу те нэг хоёр хүүхэдтэй байхдаа бол за цагийн хуваард нэг тийм нарийн ажилтгүй байж л те. За одоо тэгээд яг өнөөдөр энэ энийг амжуулна болондоо гэж боддог байсан бол 4 болон түүнээс дээш хүүхэдтэй болоод ирэхээр цагийн менежмент гэдэг зүйл хамгийн чухал болж эхэлдэг юм байна л да. Одоо ээжүүд бид нар чи өөрсдөө бас нийгмийн харилцаанд орох шаардлагатай тий. За тэгэл хүнд чи угаасаа ингээл маш олон төрлийн хэрэгцээ байна тий. Одоо 6 хүүхэдтэй гэл хүн хүүхдүүдэд цаг зориулаад гэрээсээ гарч чадахгүй байл тэр хүүхдүүд надаас ямар үлгэр дуурайлаг авах вэ тий. Өөртөө цаг гаргахгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй, оюун санааны хувьд одоо ухамсарын хувьд тэлэхгүй тий зүгээр нэг л хэвийн ээж байгаад тах юм бол миний хүүхдүүдэд яг тэр зүйл өвлөгдөн, далд ухамсарт нь сууж өгнө. Хүүхдүүд яг тэр амьдралын хэв маягийг харж өсөх учраас би ер нь тийм хүүхдүүдтэй үлгэр дуурайлалтай ээж байхыг хүсдэг. Тэгээ буцаад уран бүтээлээ хийж байгаа маань ч гэсэн хүүхдүүдтэй мань хамааралтай. Манай охтууд ингэдэг байхгүй юу? Багман төргөөс өмнө миний ингээ хуучин клипнүүдийг үзээл заяа. Бүгдийн нэг бүчлэн шүүж үзэнгүүтээ. Тэгээ одоо өөртөөх нь үзэж байгаа юмнууд аягүй гоё штэ. Бүр ингээд олоосын суперстаруудыг үзэж байгаа. Тэнгүүтээ ээжээ та энэ дээр ингэ хийсэн биз дээ гэд. Зарим одоо клипний чанараас жаахан унж мунцсан. Тэгэнгүүт ээж энэ яагаад ийм чанаргүй байгаа юм бэ гэдэг ч юм уу тий. Надаас ийм нэг жоохон илүү зүйлийг хүсээл. Тийм хандлага мэдрэгдээд байгаа учраас би буцаад уран бүтээлээ юм аягүй зоригтой, зоримог, итгэлтэйгээр хийсэн. Тэгээд тэр маань хүүхдүүдэд маань таалагдж байгаа. Яагаад вэ гэхээр одоо ингээл YouTube сувгийн ингээл харангуут яг ээж хаа клипийг үзсэн байгаа гэдэг байхгүй. Ээжийнхээ талаар хайлтад хийсэн. Тэгэхээр тэр хүмүүс би аягүй их нөлөөлж байгаа гэдгийг ойлгож байгаа учраас уран бүтээлдээ маш зоримог одоо зоригтой орсон. Тэгээд хүүхдүүдтэйгээ байх цаг хугацаа бол бас үнэхээр гайхамшигтай аз жаргалтай шүү дээ. Тэгээд тэр хугацаанд бас их ярилцдаг. За тэгээд мэдээж цагийн менежментийн хувьд бол ингээд жаах одоо агсан төвшөнд судлах шаардлагатай болсон учраас агсан төвшөнд одоо өөрийнхөө эрэлхий авал хийж агаад өөрийн гэсэн цагийн менежменттэй болсон. Түүгээрээ дамжуулж одоо амьдралынхаа энэ өдрийн тэ урт лист би ард гарч ин да. Нууц жишээл тэр юу вэ? Цагийн менежментийн хувьд болохоор ер нь бас өөрийгөө бас ингээд дандаа тэр дотор оруулж өгдөг л доо. Одоо ингээд full time зөвхөн одоо ингээд ажил бизнес те. За тэгэл цаашлаад одоо бусад зүйлс гээл те хамтлаг уран бүтээл за мэдээж номер 1-т гэр бүл өөр хүүхэд таньж л байгаа. Тэнгүүд би тэн дундаас өөрийгөө их багтааж өгөхийг хүсдэг. Өөртөө гаргах цаг, me time, за бясалгалын цаг, йогийн цаг те. За уншиж судлах, хөгжих цаг гэд. Тэгээ мэдээж би бас тодорхой хэмжээний юм байгууллага бас удирдах авч явж байгаа учраас заашгүй хөгжих хэрэгтэй тий. Өөр дээрээ бас нэлээд юм анхаарах цагуудыг бас гаргаж байгаа. Тэгэхээр ингээ харахаар ер нь магадгүй бүгдээрээ маш өндөр одоо төлөвлөлттэй цагийн менежменттэй байгаа ээж нар маань. Тэгэхээр тэн дундаа өөрийгөө битгий орхиорой гэдэг зүйлийг би бас хэлхийг хүсдэг. Тэгээ өөрийгөө орхиогүй тэр цагийн менежмент, өөрийгөө орхиогүй энэ амьдралын хэм маяг, амьдралын чанар бол эргээгээд бидэнд дараа дараагийн зүйлсийг хийх эрч хүчийг олгож идэг. Магадгүй ингээл одоо харахад ном зохиол зөндөө олон зүйл уншиж хахад би энэ амьдралын төлөө маш их хичээсэн штэ. Цаг завгүй ажилласан штэ. Тэгээд өөрийгөө орхисны дараа хинт гомдлохоо мэдгүй юм байдалд ордог штэ. Тэгэхгүй тул бид нар те өөрсөндөө бас цаг гаргаж өөрийнхөө те оюун санааны хөгжил за эрүүл мэнд сэтгэл санааны доктортой байдлынхаа төлөө бас цаг гаргадаг тийм ээж байхыг хүсдэг. Тэгээд миний яхад жаахан анхаардаг зүйл нь өөртөө бас ингээд орон зай заавал үлдээдэг. Тэрнтэй арай нэг цагийн менежмент маань дураа албагийн цагийн менежменттэй нэг юм байдаг юм болов гэж боддог. Өмнө нөгөө нэг бас санжинөө хин инжээ орж яхад дандаа гоё харагддаг. Энэ бас ингээд хүн болгоны нөгөө нэг хүсээд хийж чаддаг тийм зүйл бас биш. Ингээд айгүйх тийм нөгөө цоон байгуулт цаана байгаад байдаг. Энийг яаж амжуулдаг вэ гэж асуусан чинь энэ нэг тийм хэцүү зүйл бишээ. Яг хав жоохон бос хүмүүсээс арай нэг жаахан эртэл сэрэх хэрэгтэй байх болох бас гэж яг хэлжсэн бас яг санаанд орлоо. Тэгэхээр өглөө ер нь хідэн цагт
босдог вэ. Тэгээ нөгөө би жишээ нь 2 охинтой тэгэл ч ингээл өглөө босоод таалтаа ийшээ ч харж нэг ус боогоод ийшээ ч харж тэгтэл энэ айлд чинь ер хідэн охин байгаа байлээ тий. Хідэн ус боох үлээ гэж боддоор чи өглөөний нөгөө нэг юм хичээл сургуульд гарах бэлтгэлийн ажил гэхтэл ер нь л бас овоол юм болох байх гэж төсөөлөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр тэр дунд ээж бас гоёороо фул мейкаптай тэгээ хүүхдүүдээ ингээ бүгдээрийн гоё цайлаад хоолж ундлаад ус хэзгийг янзлаад октоодыг чинь бас ингээд яа там болсон октод чинь энийгээ зүүн тэрийг өмснгээд өндөр шаардлага өндөр тавигдана гэдэг шиг олон тийм нөгөө зохион байгуулалтын ажлууд байх гэж бодод байна. Манай бяцлаглалын багш гэдэг л дээ. Чи ингээд оюун санааны хувьд те хүчтэй за тэгээд бас ингээд маш гоё ирч хүч тэгээд гоо үзэсгэлэн мэрэгэн ухаантай байхыг хүсвэл яг 22 цаг гэхэд унтцсан байгаарэ гэд. Гэтэ яг өнөөдрийн нөхцөлд бол өдөр болгон 22 цагт унтдаг гэж хэлж чадахгүй. Тэр бас боломжгүй. Гэтэ ихэвчлэн 22 цагт унтахыг хүсдэг. За тэгээд оройлоо гэхэд 5:40-д босхийг хүсдэг. Тэгээ энэ болохоор ингээд сүүлийн 20 жил миний амьдралд ингээд яг хэв маяг болоод суудсан зүйл учраас энэ дээр бол нэг тийм хэцүү зүйл бол байдаггүй. За тэгээд яах эрт босчоор нэрэл үнэн хамаг зүйлс амждаг. Тэг хүний нөгөө эрч хүчтэй байх цаг дээрээ босчингууд өдрийн туршид тэр нөгөө эрч хүч маань буурдаггүй. За тэгээд хэтрүүлээд унтаас ирэхэд бол унтцсан байгаа мөртлөөсөө би жаахан тийм эрч хүч сул байгаад байдаг. Тэгэхээр өглөөний гайхамшиг гэдэг зүйл бол үнэхээр амьдралд яг байдаг. За тэгээ бүх зүйлийг бэлдээ тавьчин. Дээрээс нь би хүүхдүүдэд бие даах тийм арга барил их сургах дуртай. Ер нь багаас нь одоо аюу сайн ярилцдаг найзууд шиг байх дуртай. Жаахан ч гэсэн бүх зүйлийг ойлгож байгаа учраас ярилцсан. Тэг манай хүүхдүүд их ярьдаг учраас хурдан хэлд ордог. За тэгээд үсээ яаж самнах, за хувцас яаж ивхэх тий. За өөртөө яаж цаг гаргах, өглөө босоод яг ямар дадлыг бий болгох хэрэгтэй. Бүгдийг заагаад өгчдөг. Тэгвэл одоо сүүлийн үед бол манай том 5 охин бол их зүйлээ өөртөө хийдэг. Бүр хажуугаар намайг кэрлж идэг. Тэгээд дээрэс нь манайх бол гэрээ асрагч байхгүй, хүүхдээ асрагч байхгүй, үйлчлэгч байхгүй. Манай нөхөр битээр яг 2 талын ээж нартай хамт гэр бүлээ өөр хүүхдээ ингээ өсгөж явж байгаа. Тэр нь битээр ингээ сэтгэлд маш амар байдаг. Яагаад гэвэл үнэхээр хайртай өрсөе тий. Одоо өөртөө цаг гаргаж өсгөх нь л чухал штэ. Их гэж тээж төрүүлсэн, тих гэж л энэ хороо дээр авчирсан юм чинь ингээд тус тусынх нь хайрын хилийн өгөөд яг тус тусд нь ингээ цаг гаргаж ажиллах дуртай. За тэгээд эрэнгүүт нөгөө хэд маань бас миний хувьд одоо айгүй том туслах нар маань болчих. Амралтын өдрүүдэд за гэл өдөр цагаан очиад бүгдээрээ босхоо гэрээ хамтдаа цэвэрлэхөө гингүүд тгий гэл бүгдээрээ босоод ирнэ. Тэгээ хоёр их хэрэгээ нэг ажилд алгаж өгөөл нэг давхар хоёр давхар гэл хувааж аваад бүгдээрээ сайхан цэвэрлэж өгөн шүү дээ. За тэнгуут эргээгээд харахаар би бүрстаа ямар супер туслах нартай юм бэ. Тэгээ ямар хөөрхөн юм бэ гэл үнэхээр баярлалаа. Тэгээд миний хань ч гэсэн бас яг энэ хүүхэд хүмүүжүүлэх арга барил дээр надтай ингээд маш их санал нэгддэг. Уул нь бол битээр нэг нь хүүхэд хүмүүжлийн уламжлалт арга хэв маягийг эрхэмлдэг. Нэг нь бол орчин үетэй хослуулахыг хүсдэг юм хоёр төрлийн хүмүүс хоёр талаасаа нийлсэн. Гэхдээ яг ингээд өөртөөс маань төрсэн тэр хайртай үрс маань ямар хүмүүс вэ, ямар хайрын хилтэй вэ, ямар онцлогтой вэ гэдгийг мэдэнгүүт уламжлалт болгон орчин үеийн хоёроо хооронд нь хослуулад тэр арга хэв маягаар хүүхдүүдэд хүмүүжүүлдэг. Аавын оролцоо их байх тусмаа эмэгтэй хүүхдүүдийн урам зориг маш их нэмэгддэг. Хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж харилцаа байгаагаас сургууль дээр гарч байгаа хичээлийн одоо тий явцын үр дүн ч юм уу ингээд маш их хамаардаг. Тэгэхээр айгүй хөрх юм туслагч нартай учраас өглөө босоход бол нөгөөд маань өөртөө ингээд зохицуулаад тий. За би тэгээ мэдээж шаардлагатай байгаа зүйлс тий бүгдээрэнд нь анхаардаг. Хүнээр хийлэгддэг ээж нараараа ч юм уу нөхрөөрөө хийлэгддэг зүйлс байдаг. Одоо октоодынхаа тий хумсыг бол яг би яг л өөрөө авдаг. Тий одоо бол яг 120 хумс авж байгаа. Тий яг өөрөө авдаг. Тэгээ тэр бол хумсны хувцгийг бол ерөөсөө хайлж болохгүй. Тийм учраас яг тусдаа байранд нь тавиад яг өөрөө л авдаг. Өөр хин нэгнээр ахуулах дургу. Заримдаа ээж нар маань авсан гадагшаа явахад авсан байгаа үед бол бас би бас нилээн юм ярьдаг. Яг би авах байсан гэдэг нилээн урагчлаа гэд. Тэгээ өсөж байгаа хүмүүс учраас их хурдан ургана. Тэгээд яг өөрийн хийх ёстой тэр үүргийг би өөрөө хийхээр нөгөө ачаалал ихтэйсэн ч жаргалтай байдаг. Тэгээд зүгээр л нэг өөрөө нэг одоо өөрийнхөө төлөө амьдрнаа гэдэг ч юм уу нэг олон хүүхд төрүүлчихэл ингээл завуу яваал гэртээ ч юм уу хүүхдүүдэд цаг гаргахгүй байл тэр бол миний хувьд бол жаахан харамсалтай.
зүйл санагддаг. Тийм болохоор яг ингээл гэртээ ингээл бүх зүйлээ өөрөө хийх те өөрөө оролцоотой байх нь их чухал байдаг. Тэгээд өглөөний хувьд бол тэгж эхэлдэг. Тэгээд дуртай сайхан өглөөний цагийг бэлдээд манай хүүхдүүд бол өглөөний цаг аягүй сайн ууж ихсэн. Тэгээд би өөр дээрээ ингээ харахаар 10 жил энтертэй байхад ерөөсөө оюутан махтаач тэр өглөөний цаг аягүй бага удаг гэсэн юм лээ. Тэр ерөөсөө яарал гараагүй ч тийм. Тэгээд тэрнээс болоод эрүүл мэндийн хувьд ингээд анзаараад хаад те өглөөний цаг бол маш чухал гэдгийг ингээл хаалцууч энтрээсээ мэддэг болоод тэгэл хүүхдүүд дээр бол маш гоё баялаг өглөөний цаг хантайгаа хамтраад бэлдэж өгөх дуртай. Тэгэхээр өглөөний амьдрал бол маш гоё баялаг, дээрээс маш аз жаргалтай, бүр ингээл бужигнаан донд эхэлдэг байгаа. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зуур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүхдэд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Сайн нөгөө нэг би хүүхдүүдтэй яаж үлгэр дуурайлал болох уу гэж юу нэгээд бодхоос ингээ хүмүүжлийн арга барил юм маань ингээ бүх одоо зүйл маань хилдгээ гэлтгэж штэ ингээ нөгөө ээж амар харагдах уу тэр бол ингээ охтуудад хамгийн л одоо том идеал чухал зүйл байгаад байдаг те. Тэгээд би гинт ингээ сая яг бодсон чинь уран холбоогийн дүүнер бас ингээд дандаа л гоё бие авч явдаг, үргэлж үзэсгэлэнтэй байдаг, үргэлж ингээд гадуур явж явах дааж тэр ингээд гэрэл цацруулсан маш одоо үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйчүүд бас байдаг штэ. Тэрийг ингээ одоо манай үзэгчид бол бүгдээрээ сошиалаас харж идэг, мэдж идэг. Тэгэхээр нөгөө тэр одоо 3 гоё эмэгтэйг өнөөдөр одоо өдөр болгон юм гоё харагдах тэр дадлыг одоо суулгаж өгсөн тэр хүмүүжил бас хаанаас одоо уулбаатай яаж хийсэн бэ гэдэг яаж ч сая бол шууд нөгөө анхаарал сонирхол татлаа л та. Тийм. За энэ бол өстой гоё нандаа харсуулт байна. Тэгээд би ингээл сая яг унгаагаа ярьж байгаа хооронд бодлоо л да миний эмээ ингээл нүдэн тарагдаал тэгээ ээж минь те. За эмээгээс бол маш их зүйлийг одоо сурсан байдаг амьдралд. За хөдөлмөрч байх ямар чухал өглөө эрт босох гих мэтчлэн одоо энэ хөвшлүүд бол яг эмээ дээрээ өвөө дээрээ бас зуны амралтаа өнгөрүүлэх тэр цаг хугацаанд бол бас сууж өгсөн байт юм билэ. За манай ээжийн хувьд гэх юм бол их гоо зүйтэй харилцааны өндөр соёлтой. За тэгэнгүүтээ хажуугаар нь манай ээж чинь бас олон төрлийн авьяастай 10 жилдээ байхдаа л их олон төрлийн айстай эмэгтэйсэн мөлий. Тэгээ зарим хүмүүс бүр гайхдаг. Таны ээж юм экстрем спорт сонирхт юм уу? Моцикл барьд юм уу энэ төр гээд эмэгтэй хүнчүүд ийм моцикл ингээ унаад явна гэдэг чинь бас л тэг ямар тод өнгө мөнгөнд дуртай ингээл. Тэгээ би бодонгууд миний тод өнгөнд дуртай байх тэр тий сонирхол за тэгэнгүүтээ юм би бас заримдаа экстрем спортод их дуртай. Шүхэр мөхрөөр буучдаг. Тэгээл нөхөр маань за өстө одоо дараа өгөө шүү гэж тэгдэг. Гэтэ бас хүн тасны тийм өөрийн дуртай зүйл гэж байгаа штэ. Safety байдлаа бий болгочоод тий бас дуртай зүйлээ хийн гэдэг чинь тэр хооронд хүн зөндөө олон зүйлийг боддог тий. Тэгээд ээжээс их хамааралтай зүйлс зөндөө байд юм билээ. Тэгээд гол нь биднийг бас хоорондоо хөвтэй найртай тий нэгнийгээ гих сэтгэлтэй юм ойр байхыг зааж сургасан нь үнэхээр сайхан. Одоо харагдах гоо үзмжнээс гадна хоорондын тэр харилцаа нэгнийгээ гих сэтгэл айлт цаг үед хамт байх гэдэг чинь хамгийн чухал. Би бас хүүхдүүдтэй ч гэсэн энийг бас ингээд зааж сурахыг хичээдэг. Энэ амьдрал дээр зөндөө олон хүмүүстэй уулзч тий одоо найз нөхөд болно. Тэн дундаас бас ингээд үнэхээр сайхан найзууд одоо хамгийн дотны хүмүүс ч юм бол гэр бүл чинь ихч дүүс чинь шүү. Нэгнийгээ байгаагаар нь хүлээж хайрлаарай гэдэг зүйлийг одоо өдөр болгон шахуул бараг лекц болгоно л те хүүхдүүдтэй хийлж ингэж зааж ярих дуртай. Тэгээд манай хоёр бол бас их хөдөлмөрч сайхан эмэгтэйчүүд байдаг. Би бас уян албаа намаа албаа баяртай маш их хайртай шүү гэдгийг бас энэ ташрамд хэлье. Одоо яг хүүхдүүд ихчдүүнэр ингээд хоорондоо эвтэй байх хэвээр та нар л нэгнийгээ ингээд аюул сайн харж хандаж ойлгох хэвээр нэгнийгээ бусдаас хамгаалах хэвээр гэл нэг юм нэг болгож өсөж байгаа тэр зүйл чинь одоо аав ээжээс яг чамд өвлөгдөж ирсэн тэр гэр бүлийн уламжлалт хүмүүжлийн нэг үнцийн бас байгаад байна шүү дээ. Дотор нь тийм. Яалч нөгөө ингээд харахад бол ингээд нөгөө хамт уцсны дэлгүүр ажиллаулаад тэгэл
өөр усны брэндээ ингээл хамт ингээл бас босгоол яг чиний амьдрал бас нөгөө амьдралын чинь нөгөө ихчдүүс гэхээсээ гадна бизнесийн ч тэр ажлын ч тэр өрөөсөө ингээд хамгийн одоо хизээч урахгүй тий хизээч одоо чамтай ингээд янз бүрийн ямар нэгэн байдлын эрх ашигын одоо тийм зөрчил үүсэхгүй ч юм уу тий тийм нөгөө хамтрагч нар байгаад байгаа байхгүй тий яг үнэ тий би нэг одоо яг сандаг байхгүй бид нар нэг тийм манай охин манай баг гараад удааг байсан баха тэгээд Экса студи дээр лөө студид зураг авахлах гээд би нэг найзтайгаа очсон байсан. Яг манай өмнөх зураг авахсан айл нь танаас нь байгаад хорины зураг авсан юм тий. Цагаан балаачтай. Тэгээ заяа ингээд харсан чинь яг юм юу шиг дотроосоо гардаг Google-тэй шиг заяа. Ингээд бүгд ижлэгэн балаачтай. Тэгээ ингээд иймээсээ ийм ингээд цовсон олон хүүхдүүд заяа. Тэгээд бүгдээрээ ийм жижигхэн мини ийм цэцэрлэг явж байгаа байхгүй тэр чинь. Тэгээд би хөөх яа тэгэл энэ дунд энэ олон хүүхэд ингээл ойролцоо насны хүүхдүүд балаачтайгаа ингээл хувцсандар нь ийм гоё ингээл янзлал ингээд те бид нар бол өөрсдөө ингээд дэлбэрсэн юмнууд явж. Тэгэхэд ингээл ануу маань өөрөө гоёороо те тэгсэн цаана маш нарийн бас багийн ажиллагаа байд юм ээ гэдгийг харсан байхгүй. Хоёр дүү нь бас ингээд даахцсан. Яг ингээд ээж нь даахцсан. Яг ингээд нөгөө хүүхдээ тоогоороо ингээд хариуцаа давцсан. Тэр манай хүүхд энэ миний хүүхдээ ингээ авцсан. Тэгээ яг тэрийг ингээд хуцлаад тэр гэж орж ирэл тэр гэж гараа явж байгаа байхгүй. Тэгэхээр цаана амьдралын ерөөсөө тий ажлаас гадна тэр цаана ч гэсэн мөнхийн туслах хамтрагч нар бол яг ингээд хоёр дүү ээж нар нь байдсан байна да. Үнэхээр энэ хүмүүс байж ээж бас энэ олон ажлыг ийм гоё төвлөрөж амжуулдаг юм байна да гэд яг хажуунаас нь хараад ээжсэн байна. Үнэ. Одоо тэгэл заримдаа бүр цаа яг үнэхээр авч авчихгүй сургуулаас нь авчих тэхүү гээл гуйн тий янз бүрийн тийм зүйлс байна. Үнэхээр одоо өөртөө чухал ажилтаа тэр хүмүүс ч гэсэн хувь хүмүүс мөрлөө тэгье гээл тий би ч гэсэн бас тэр хоёрын хувьд тийм үнэл байхыг хүсдэг. Сэтгэл зүйн ямар нэгэн хэрэгцээ гарч ийн үү, ярилцах шаардлага гарч ийн үү, тий тэр хүмүүст маань юу тохиолдож байна. Бүгдийг бас ингэж чадах чинийгээрээ хуваалцахыг хүсдэг. Гэхдээ мэдээж тэр дунд бас хил хязгаар заагүй байна, тий ухаалаг баланс гэдэг зүйлийг бид нар бүх юмд авч явах учиртай юм чинь тэрийг нас ингээд бүрэн хангаж өгөөд нэг яг хэрэгтэй үед нь бол ингээд хажууд нь байж байдаг. Манай уянга маш сайн харсан байна. Тэр болохоор манай хурмын одоо яг үүдний ухтах хэсэг тавигдах зургийн гол зураг авалтууд хийгдчихсэн. Тэгээд үнэхээр үнэн би ч аягүй сан 4 жилийн дотор 5 хүүхэдтэй болсон шүү дээ. Жил дараалж төрөөл эн чинь ер нь бол яг үнийг хэлэхэд бол тийм амар биш шүү дээ. Одоо ингээд ард нь гарцсан учраас бас амархан санагдаад байгаа. Тэгээд тухайн үедээ би очихоор тэр бүхний яаж тавсан юм бэ? 2 ихэр төрчөөд дээр нь 3 юм жаахан байж хахад тий тэр 2 ихрийн дээдэл чинь одоо ингээд мөөмнөөс гарааг байгаа шүү дээ. Яг жилийн дараа төрж байгаа. Тэгээд нөгөө 2 ихэр маань ингээд ээлжилж байлаа. Тэгээл ингэж хөхөлнө гэдэг бас тийм амар шүү дээ. Тэнгүүд өглөө болоод байгаа, шөнө болоод байгааг заримдаа мэдэхгүй тийм өдрүүд бас байсан. Тэгээ гэр бүлийн хүчээр энэ бүхний ард гарсан. Тэгээ хамгийн одоо чухал оролцоо бол мэдээж одоо миний хань байсан. Надад маш их одоо урам зориг өгдөг. Тэгээл ер нь 2 ихрийг манаас эмчнэр за ер нь ойрхон 3 хэсвэрийн араас ер нь хэцүү дээ. Энэ удаа та аягүй сайн бод гэд ерөөсө битэрийг бод гэд болдгоо. Тэг би чи уулнаа нөгөө ихэр хөвгтөө болно гэсэн бүр мөрөөдөлтэй тийм охин байсан учраас миний мөрөөдлийн юм агшин миний амьдралд ирчээ би бүр ингээ баяр хөөрөөр бэлхаад хаад эмчнэр маань манай 3 томыг их барьсан эмч маань бүр эмнэлгийн хамт олонтой бод гэдсэн. Тэгээ би бүр ямар сони яага бод гэд байгаа гэдгсэн чинь чи хэвтрийн дэглэм сахиа төрийг ивэл болно гэд. Тэгээ яг намайг бас заримдаа яг нэг нөгөө ингээ ярихаар зарим ээж нар тэгдэлтэй яад ингэж ярьж байгаа юм бэ? Хүн болгоны бие организм өөр штэ. Тэгээ зарим хүмүүс чамаас урам зориг аваад яг ийм эрсдэлтэй алхмыг туулвал яах вэ гэдэг. Тэгэхээр бас нэрээ тийм маш сайн бодоод сэтгэлийн хүчээ яг бий болгож чадна гэвэл шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээд хөөхөн ямарсан ихэр өрсөө төрүүлж чадсан. Тэгээд үннийг хэлэхэд бол би нэг ч өдөр дээшээ харж хөлөө сойж хөвтэйгүү. Тэгээд ээж хүний одоо хүч бол энгийн одоо байх үеэсээ тий эмэгтэй хүний хүч 3 дахин нэмэгддэг. Судалгаатай би өөрөө энэ талаар ном бичсэн. Тийм болохоор тэр судалгаан дээрээ ч үндэслэж одоо тэр номоо биччихсэн. Өөрийнхөө амьдрал дээр ч бас үндэслэж бичсэн. Тэгэхээр ямар ч сан ээж хүн эмэгтэй хүнд бол байглаас маш гайхамшигтай хүч олгогддог. Эхийн хайр бол үнэхээр бүх хайрын одоо оргил шүү дээ тий.
Тийм. Тэгээд тэр хөөрхөн жижигхэн өрсөд ч одоо зөндөө том болсон. Тэгээд одоо бүр тоглоом дотроос гарч ирдэг. Тийм ингээд тэрсгэн учраас нэгнийгээ та гэх үү чи гэхээ гэдгээ бас мэдгүй. Тэгээд яалтчгүй их чинь учраас ингээ ихчгээрээ гингүүт аюу өрхөн би нэг их хүндэлж харцсан. Тэгээ манай том охин Бужика ч одоо бас л их өөрхөн өөрийн гэсэн вантусыг би болгоцсон. За тэгэл ээж аваасаа илүү дүүнэр нь бол анагийнхаа үгэнд орно. Энэ номыг уншаарай. За энийг хийгээрэй, тэгээрэй гэхэд бол өөртөө хийн өглөөний цайгаа сайхан бэлдэж чаддаг болсон байна. Панкейк, за өндөг шар хоол хийх гэл тий. Бүхэл үйлдэлийг маш гоё юм цэвэр цэмцгэр зэгцтэй хийж байгаа нь харахаар ээж аавын үлгэр дуурайл бас хэцүү байгаа юм болов. Тэгээ ингээм хамтдаа тоолж байгаа байдлыг харахаар дандаа л хайран дээр суурилж ярина хайртай шүү тий. За хурдан уулзъя тгий ингээ гэлээ яриагийн сонсгоор тийм сэтгэл зүйн хувьд бол хүүхдүүд маань их амар тайван байгаа. Тэгээд энэ бүхнийг бол хань маань бас би болгож өгч байгаа шүү дээ. Жишээ нь эмэгтэй хүн бүх зүйлийн түлхүүр гэж яваад ах биш энэ чинь хамтдаа түлхүүр байдаг. Хайрын манаас тэр доктортай байдал, сэтгэл зүйн байдал, харилцаа хандлага, одоо тэр үзэл бодол, философи болол бидний амьдралд бол яг ингээ ноён нуруунд болж явдаг. Манай маань ер нь бол их нөгөө урлагийн хүнээс гадна их оюунтлаг гэдгийг ол мэдх юм байна. Тэгээ сая бас нөгөө өмнө сонсож байгаагүй ном биччихсэн гэдгийг бас сонсоход их гой санагдаж байна. Номныхоо нэрийг бас номынхоо тухай ярьж өгвөл. За баярлалаа. Би философи ухааны доктор хоёр найзтайгаа хамтраад Тод гэрэлтэх бүсгүй гэдэг номыг бичсэн. Тэгээд энэ ном манаас судалгаан дээр суурилсан, дээрээс нь бодит амьдрал туршлага дээр суурилсан олон ээжүүдийн бас юм судалгаа орсон ийм ном байгаа. Тэгээд би одоо нөгөө нэг заримдаа би ч одоо ингээл өөрийгөө боддоо шүү дээ. Social influencer гэдэг уянга төрөө наваад хэлсэн шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрийнхөө юм дээр би нэг тэгж нэг одоо юу яаж чаддгүй юм шиг гэлээ. өөрийгөө тэрийг тодорхойлж байгаа. Тэгээд нөгөө нэг жоохон дараахан болоод байгаа шүү дээ. Одоо жил өнгөрөх тусам тэгвэл өөрийнхөө ямиг за дараа нь гээд тэгээд гарсан даруйда бестселлер болж исэн. Тэгээд манай тэр хоёр философийн ухааны доктор найзуудын манаас ач гавья их байгаа. За миний хувьд бол би яг бодит өөрийнхөө амьдрал тохиолдсон кейсүүдэд тэр номонд хуваалцсан байдаг. Тэгээд судалгаа шинжилгээ маш олон зүйлийг бас ингээд хамруулж чадсан. За тэгээд олон юм чухал сэдвүүдтэй юм ном болсон. Тэгээд данч ном маань дууссан байгаа даа. Зүг. Харин би ямар ч яг сонсч ийсэн. Тэгээд айгу хурдан ингээд бүүн болоод ясныг нь бас вайрал болоод юу яасан хэвлэгцэн даруйдаа хүмүүс айгу аваад тэрэнд нь бас их урамсан. Гэхдээ нөгөө гой сайхан зүйл чинь ингээл хэвлэгдээд ч юм уу ашигын төлөө байгаасаа илүү тэр мөн чанараа хадгалаад үлдэх нь л чухал. Тийм хүмүүс олон хүмүүс санал тавьж байсан хэвлэлийн газрууд номыг ахиж хийлээ олон хүнд хүргээгээд би ч өдөр тутамдаа сошиалтай ингээл ярих зүйлээ яриа авчдаг юм чинь. За яах юм бэ? Одоо ингээд яг гоё зүйлийг ингээд гоё цаг үед нь ингээд үлдээ дараагийн мэдээж номнууд байгаа шүү дээ тийм. Одоо сая нөгөө 6 хүүхэд гаргасны дараа заримдаа бол ингээл өглөө болж байгаа, орой болж байгаа ялахгүй хэмжээний баг байсан гээл тэгж штэ тий. Тэгэхээр зэрэг надад нэг сонин байгаа юм. Жирэмсний дараах одоо жирэмсний үеийн хямрал, төрсний дараах сэтгэл готрол гээл ингээл бид нөгөө маш одоо нээлттэй ярьдаг болсон. Нээлттэй ярихынхаа хэрээр энэ талын нөгөө мэдлэг мэдээлэл ихсээд ирэхээр нөгөө сөрөг тал нь хүн болгон ямар нэгэн байдлаар заавал хямрах ёстой ч юм шиг тий. Одоо энэ бол ингээд хэвийн зүйл ч юм уу бүр нэг бол одоо бүгд л заавал хямардаг ч юм уу бүгд л заавал хэцүү байдаг ч юм уу нэг ийм бас тал руугаа орох гэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэнцээ нэг төрсөн ч хүн хямраад байна, хоёр төрсөн ч хүн хямраад байна. Хүүхдийн тоо хамаатай байдаг юм уу? Нэг бол тухайн хүний нөхцөл байдал хамаатай байдаг юм уу гэдэг ингээ нэг юм сонин юм нэг асуултын нэг надад үүсчлээ л дээ. Одоо энэ чинь 6 хүүхдийн ард нэг жилийн зайтай зарим нэг удаад нь бүр ихрэлцэн те энэ өндөр ачаал авсан ээж бол одоо миний бодлоор бол бүр л их хямрах юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр чиний хувьд яг энэ сэтгэл зүйн талын одоо хямрал саад бэрхшээлч гэдэг юм уу тэр зүйл нь хэр байсан бэ? За том охиноо бол би бараг ганцаараа ойршил нөсгсөн. Манай нөхөр урд мастер хамгаалах гээд сургуультай явж таараа. Тэгээ хоёр талын ээжүүд манд завгүй байсан. Тэгээ өнөөдөр би өнөөдөр makeup artist охинтойгоо ярьжсэн байхгүй. Бүчгаг ингээ ганцаар өсгсөн. Тэгээ ингээ машинд хуурайлаад чихийн сайлаад тэгээ зарим үед car seat дээр ингээ хөхөө хөхүүлчихэд car seat дээр нь унтуулад шүдний имлэгтээ ингээ цанхаараа харж идэг сах. За унтжин да гэд. Тэгээ яалт шүүд янзлуулах шаардлагатай учраас тэгээ аав нь хоол сар нэг л удаа ирдэг. Тэгээд тэр үед би яг хөө ингээл
ер нь бол ганцаараа хүүхд төсгөх ямар байдаг тий. За хүүхд төсгөх гэж ямар байдаг гэл 40 хэдэн килограмм жинлөө орж турсан л да. Тэгэл дараа нь ойрхон хүүхдүүд төрсөн. Тэгээд одоо би зүгээр ингээд харахад бол юу юм бэлээ. 3 томьёогоо төрүүлчихэд 2 ихээр яг төрөх мөчөдөл би нэг шийдвэр гаргацсан юм байлээ л тий. Тэр нь ямар шийдвэр байсан бэ гэхээр одоо яг энэ амьдралдаа ингээ хайртай байх уу, дуртай байх уу, энэ бүхэн чиний шийдвэр мөн үү тий. Чи ингээ аз жаргалтай ээж байх юм уу, эсвэл айгу ядарсан ингээ царай алдсан цонхогоор туранхаа ээж байх юм уу тий. Сэтгэл зүйн хувьд готарсан ээж байх юм уу гэд өөрөөсөө асуусан. Тэнгүүд би тэр хөөрхөн өрсөй чинь төлөө аз жаргалтай ээж байхгүй бол тэр хүмүүс намаа харж өсөж байгаа шүү дээ тий. Тийм хөөрхөн өрс. Ер нь ингээд уран бүтээлч байлаа. За тэгээ сайн дурын хүмүүлгийн ажилтан байлаа. Залуу байхдаа ингээл зөндөө асан зүйлсийг хийж бүтээж олон л юм зүйлсийг үзэж харсан байдаг. Тэгээд тэр дундаас эмэгтэй хүний хувьд бол хамгийн нандан бүр юугаар ч орлуулшгүй, юу ч тэрийг нөхөж боломгүй аз жаргал бол ээж байх. Тэр ингээ өөрийнхөө бүтээсэн тэр гоё төгс төгөлдөр бүтээлийг ингээ хараад үнэрлээд мэдрээд хайрлаад тэгээ ингээд сүүг одоо хөхөр хооллох гэдэг чинь маш чухал шүү дээ тий. Тэр ингээд хөхөр хооллох чимээгийн сонсоод тэр үнээр тэр агшин болол ингээд үнэхээр энэ хороо дээр юу ч тэрийг гүйцэж орлох боломжгүй. Тэгэхээр би боцсон л тоо ийм гоё мэдрэмжүүдийг авч ээж тий. Би одоо энэ дээр ингээд сэтгэл санаагаар унаад ч юм уу нойргүй байгаадаа ингээд тий гониглаад ч юм уу тий ингэж их турж мурж байгаадаа цаасны ямар амаргүй юм бэ гэж бодох юм уу эсвэл эсрэгээр энэ бүхэн миний хамгийн одоо чухал аз жаргал энэ бол эмэгтэй хүний барьж байгуулах хамгийн том одоо тий бүтээл гэдэг талаас нь хараад аз жаргалтай одоо ээж байх хувилбарыг сонгох юм уу гэдэг тийм одоо хоёр сонголтын өмнө ирсэн. Тэгээ мэдээж аз жаргалтай ээж байхыг хүссэн. Миний хайн надад бас энэ дээр их мэдээж те маш том одоо түлхэц болж байгаа учраас аз жаргалтай ээж байх сонголтыг хийсэн. Тэгээд сэтгэл готрал гэдэг ч юм уу тийм зүйлд өртөөгүй энэ бүхний ард одоо гарч чадсан. Одоо манай баг 3 настай. Тэгээд би багыгаа тээж явах үед нэг ч өдөр амраагүй бас. Тэгээд төрсөн. Маш идэвхтэй. Маш завгүй юмыг маш форттай сурдаг нэг хөөрхөн мама байна. Тэгээ одоохондоо бол хүмүүс сошиалд гаргаач, харуулаач гэдэг. Ер нь бол аав нь бол энэ удаад бүх юм хаалттай гэдэг. Тийм бид нар тэгээд гэр бүлдээ бол аавын шийдвэрийг илүү хүндэтгэн. Аав юу хүсэж ин яг тэрний дагуу байдаг. Ягаад гэвэл аав дандаа алсыг харсан байдаг. Аавын шийдвэр зөв байдаг. Зөрөх юм бол дараа нь бас яг хэлсэн зүйл бас боддог учраас аавынхаа шийдвэрийг, ханийхаа шийдвэрийг тий гэр бүлээрээ бид нараас дагдаг. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүллийг минь хамгийн сайн дэмждэг нэг. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Одоо ингээл нөгөө нэг бодож яхахлаар тэгээ би чинь одоо бас л ялгаагүй л бусад охидын адил гала амтлагийг л сонсож өсөж дуунд нь дуулж бүжиглэж яг л дуурай жижиглэн хувцлаж ингэж л одоо өссөн ийм сонсогч надад байхгүй тий. Тэгээд ингээл одоо за манай Сөүл лабаар уран албаа орондоо ер нь юу яриул гоё вүлээ. Ер нь би одоо уран албагийн тухай юу мэдэх вүлээ гэл ингээл хуучин зүйлсээ ингээл эргүүлээл ботсон чинь манай хүн чинь ер нь л ийм олон хүүхэд бужигнсан хүүхдийн ийм зүйлд ингээд дуртай ч юм уу хайртай ч юм уу нэг бол магадгүй олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн ээж эхнэр болно гэдгийг айгүй эртнээс мэддэг байсан болов уу гэж бодсон нь өөрөө ээж ч болоогүй ахта хөөрхөн дэлхийгээд хүүхдийн тоглоомын төв ажилуулдаг байснаар нь би гинт бодохгүй юу хүүшээ нэрээ зөндөө олон за тэр залуу охиндтэй хийж болох зөндөө олон бизнесийн санаа байж болох байхгүй чи салуу нээж болно те хувцсны дэлгүүр нээж болно гэтэл яагаад хөөрхөн дэлхий гэдэг нэртэй хүүхдүүд тэнцээ ирэхээр аз жаргалтай байгаад бужигнаад тоглоод ингээд гардаг тийм хүүхдийн төв
нээж байгаа юм бэ гэх. Тэгээ одоо ингээ анууга харсан чинь вау гэж бодогдож байгаа. Жижиг үр аль тэрдээ тэнцэнээс эхэлсэн юм биш үү гэд бараг те. Бас сонд авцсан санагцаа надад. Үнэн шүү, яг тэндээс эхэлсэн. Тэгээ хөөрхөн дэлхийд төвчөө өөрөө ингээд дэрэгдээ хөөрхөн юм сургалтуудтай. Тэгээ бас арт терапитай байсан шүү дээ. Урлагийн сэтгэл заслалтай. Бид нар Канадын, Австралийн бас урлагийн сэтгэл заслалын хөтөлбөрүүдийг аваад тухайн үед би бас залуу охин мөртлөө аюу зоригтой хүүхдүүдийн сэтгэлийг засна гэл дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагад тариалагддаг бас юм өнчин жаахан хүүхдүүдийг авчраад сургалтанд хамруулаад зоригтой алхмуудыг хийсэн. Тэгээд хүүхэд болгоны хаарц ингээл аюу гой баяр хөөртэй байх л гэж би ээж болоог юм чин төсөлж байгаа шүү дээ. Тэнгүүт үнэхээр хөөрхөн хүүхд байгаа тэр хүүхдийн хаарцад бүр ингээд үнэхээр ээж аавгаа сансан тий хайр инрэл дутагдсан тийм гүн гүнзгий мэдрэмж байгаа учраас ээж болоогүй ч гэсэн тэрэн дээр ингээд зүрх хөвдөд байдаг гэсэн. Тэгэл яг хөө бас нөгөө жаахан бахтай тийм хүүхдэд хайртай охин байсан гэдэл ээж аав маань хэлдэж цагаан сараар айл очихоор айлын жаахан хүүхд хараад ингээ хацар мацар илдээд ээжэдэг гээд хүүхд угаасаа тийм хөөрхөн тэгээ айлын жаахан хүүхдүүдийг хайрладаг тийм 5 настай анаа байсан гэдэг. Тэгээ би өөрийнхөө бас нэг сүүлд нарийн юм зурхааг гаргуулсан л та. Нилээ наривчлсан зурхааг гаргуулсан чинь аз жаргалтай байх зүйл нь магадгүй одоо ингээл өөрийн гэр бүлтэй, ажил бизнестэй, сайхан хайны ижил одоо бүх зүйл байсан ч гэсэн хамгийн их аз жаргал мэдрэх зүйл нь хүүхэд эмэгтэйчүүдтэй ажиллах. Хүүхэд эмэгтэйчүүдтэй ажиллах юм бол чиний аз жаргалын өргөл тэр хэсэгтэй хань ингээд. Тэгээд нэрээ тийм юм шиг ингээл завгүй байгаа мөртлөө жаргалтай ажил ивентүүдийг хийгээл би бас шинэ сэтгэл зүйчдийг хамтарч ивент хийжсэн. Тэгээд сэтгэл зүйч нартай ивент хийгээл ээж нарыг ингээл аюу одоо дараагийн оюуны тийм шат дамжлага юу вэ? Тэр бүхэнд нь ингээл хамт хөтлөөд авч явах дуртай ч юм уу ингээл эмгтээчүүд жаргалтай ах хүүхдүүд инээж баяр хүртээ байхад юм дуртай. Тэнгүүд ингээл маш их ачаалтай байсан чи тэндээсээ бүр ингээл вау гэл маргааш нь бүр амархгүй л ажиллаж идэг ч юм уу тийм урам зоригийг авдаг. Тэгэхээр манай уянга маш зөв олж харжээ. Яг тэр зүйлсээс ингээ аз жаргалыг мэдэрдэг. Одоо өөрөө хүүхдтэй болохоос ч өмнө хүүхдийг хайрлж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол яг одоо цаанаас өгөгдсөн өгөгдөл байх тий. Би ч бас нэг тодорхой хэмжээний сүнсний даалгаварт энэ хороо ертөнцид амьдраад байгаа шүү дээ. Тэр өгөгдөл маань одоо за олон хүүхдтэй ажиллаач тий. Өөрөө бас ингээд тодорхой хэмжээний амьдарч байгаа нийгэмдээ нөлөөлөлтэй байгаа чи. За тэгээд эмэгтэйчүүдтэй ажилламаар байвал ажиллаач гэл тий. Тэр өгөгдлөө ингээ мэдээд дуудлагаа мэдээд одоо тэрнийхээ дагуу ингээ явхаар ер нь өөрөө ч гэсэн хөгжөөд маш сайхан байдаг. Тэгээд өөрөө ч гэсэн олон хүүхдтэй болсон ч тэрнтэй хамааралтай. Хүүхдийг ер нь тээж төрүүлж явах процесс ямар байдгийг тий хүүхэд ихэн хөвлөд олцсон цагаас л одоо яг хүмүүжиж эхэлж идэг. Тий тарих ажиллаад зүрх цохилсон цагаас хүүхэд ингээ хүмүүжиж яхад ээж хүн муухайж бодож болохгүй юм байна тий. Муухай бодол ботгож цусаар дамжаад тэр бүхэн чи энерги болж хуураад миний хүүхэд рүү очиж ингэж үйлчлэн тэгээд түүгээр дамжаад хүүхэд маань хүртэл тэр энергийг аваад төрөх юм бол оюун санаанд нь хүртэл нөлөөлнө гингүүд тарих маань шал өөрөөр ажиллаад эхэлдэг. Ээж ахта би ч одоо жирэмслэл юм бол тий. За одоо ингээл энд хэрэглээнүүд ийм байх хэвээр дандаа эрүүл зөв хэрэглээ. За хоол хүнсийн байх хэвээр амьдралын явдал мөр бодол санаа юм байх хэвээр гэл маш хариуцлагатай ээж болоод хувирчдаг. Одоо бол ингээ хаяас витамин энтрээ уухгүй ч юм уу цаг хугацаа өнгөрүүлэх юм биш. Жирэмсэн болох юм бол бүрстэй яг бүгд цагийн дагуу бүр яс за одоо ингэх хэвээр тийх хэвээр гэх. Нэг ч удаа тэрэндээс ургаж үзээгүй. Нэг ч удаа тэндээс одоо ямар нэг мэдлэр за дараа нь олё гэдэг ч юм уу хойш тавьж үзээгүй. Тэгэхээр ээж байх энэ олон хүүхдтэй ажиллах энэ бүхэн надад ингээд маш их урам зориг өгдөг. Тэндээсээ би өөрөө их цэнэглэгддэг. Намайг илүү хариуцлагатай болгож өгдөг. Зүйл учраас би хамгийн их аз жаргалыг бас мэдэрдэг. Тийм болохоор л одоо олон хүүхдтэй нэг ачаалттай хэцүү гэж хэлэх дурггүй шүү дээ. Эсвэргээрээ тийм одоо 6 хүүхд аягүй олон шүү дээ. 4-өөс дээш хүүхд олон гэхээр хүүхдүүдээ харахаар нэг 6хан л харагдаад байгаа юм чинь. Тийм олон бас биш. Тэгээ манай аавын маань ээж болохоор уртын доочин хүн байсан. 10 хүүхэд төрүүлсэн. Тэгээд аавын маань аав болохоор одоо их барих их хэмж байсан. Маш олон хүүхэд их барьж авсан. Тэгээд өвөг эцсийн бэлэг гэж бас байдаг шүү дээ, тий. Тэгэхээр өвөг эцс маань бас надад их гоё сайхан бэлгийг бэлдэж тий олон сайхан өөр хүүхэд заяаж тий. Тэгээ энэ сайхан үйл хэрийг өргөжлүүлэх юм даалгаврыг л өгсөн байх гэж би бодож дандаа талархаж хүлээж авсан. Учираас тэгэл эндээ баяр жаргалтай байдаг баха. Аногийн маань яриаг сонсоход одоо эмэгтэйчүүд маань одоо
гэгээлэг нөгөө гэгээрсэн талын яриаг их сонсож байгаа ах. Яагаад өгд эцэг, өгдөл сүнсний өгдөл, ухамсарын одоо ахиц дэвшилч гэдэг юм те. Яг энэ талаар нь би бас судалтгийг бас сайн мэдчихээн. Тэгээд яг нөгөө өмнөх байсан үе одоо бясалгал хийхээс өмнө ч юм уу, далд ухамсарыг судлахаас өмнө, йог хийхээс өмнө ч юм уу, энийг ингээ хийсний дараа одоо нэг гэсэндээ гэгэрлийн зам руу орж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ямар өөрчлөлт гарсан мөн эмэгтэйчүүдтэй урайлаа те яг энэ нь ийм чухал зүйл шүү. Ингээд ухамсартай сэргэлт хийх, сэргэлтийн ухамсарын сэргэлт тал дээр те зөвлөмж өгвөл. Тий. За урд нь бол ингээд маш гоё асуулт байна. За энэ бясалгал хийхээс өмнө те ухамсарын төвшинг ахиулахаас өмнө за тэр сүнслэг даалгавар одоо тэгэл энергийн шинжлэх ухаан гэдэг маш том шинжлэх ухаан байна шүү дээ. За даалт ухамсар гээл байна тий. Одоо ил ухамсар маань 2% байхад даалт ухамсар маш том хувийг эзэлж гин гэл эдгээрийг мэдхээс өмнө айгүй эго өндөртэй л эмхтэй байсан билээ. Би үзэл өндөртэй. Би бас урлагийн хүн, би гоё байх ёстой гэдэг ч юм уу тий. За одоо ингээл хин нэгнтэй бас одоо харьцуулж ингээл амьдралаа боддог ч юм уу одоо ингээл тиймэрхүү зүйлсүүд бас байсан юм шиг байгаа нэг өрсөлдөөнтэй ч юм уу тий. Тэгээд ээж болоод ухамсарын төвшин арай өөр төвшин тагсан. За тэгээд үг үйлдэл ямар чухал юм бэ? Энергийн шинжлэх ухаан ямар чухал юм бэ? Одоо тэр хөөрхөн ялах үр дээр те ингээл хаа хамаагүй газрын энерги биедээ тэгээл очих юм бол хүүхэд ингээд сэргэлзээд унтдаггүй штэ. Хүүхэд аюу ариу нандан энерги бүхнийг мэдэрч байгаа. Тэгэхээр ээж хүний явдал мөр маш зөв байх хэвээр, хоолунд зөв байх хэвээр, хаавар явах юм, ямар зүйл идэж уух юм тий. Ямар одоо зөв хэрэглээтэй байх хэвээр ингээд. Тэгээ хүүхдтэрээ ингээд тэр бүхнийг мэдрээл одоо урлагийн хүн ч юм уу тоглолттой энэ тэн ингээл очино гэл тий. Зөндөө хоолой ингээл урилга маш олон хүмүүстэй уулзах зүйлс байна. Тэгээд ирэнгүүт хүүхдтэр гарч байгаа өөрчлөлтөө мэдрэх юм сэтгэл аягүй докторгүй болдог. Би ингэжсэнээс энэ ажлыг хийхгүй байсан дээр ч юм уу тий. Гэт ингүүд хийх ажил тэр ажлыг мэдээж хийхгүй байх боломжгүй шүү дээ. Тэгмүүд энэ хоёрын дунд ямар балансыг би авч явах хэвтэй. Ингүүд өөрийгөө хамгаалах, энергийн хамгаалалтууд хэрэглэх тий. За тэгээ өөрөө оюун санааны хувьд хүчрхэг байх, гэрлэн бие ауран цэвэрхэн байх. Гэрлэн бие нэг газар л одоо эвдэрж гэмтэхэд тэрнээс хамаарал миний оюун санаанд өөрчлөлт орвол амьдралд ч гэсэн өөрчлөлтүүд доголдлууд нь гараад ирдэг. Тэгээ гэрлэн бие чинь бидний одоо энэ байгаа биес маш том штэ. Одоо ингээд бидний аураа бол одоо энэ өрөөнөөс ч том байх хэмжээний тий. За тэгээ бүр нарийн мэддэг хүмүүс нь одоо шаалж магадгүй. Ер нь бол нарийн юм хэмжээстэй бие байгаа. Тэгэхээр эдгээрийгээ ариун байлгах, цэвэр байлгах тий. За тэгээл өөрийгөө гадаад орчны сөрөг нөлөөллүүдээс хамгаалах гэдэг. Тэртээ тэргүй амтай амгүй бүх зүйл энергитэй. Энэ шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Тэгээд хүн бас энерги сайхан авч явахын тулд өөрийн бодол санаа зөв байх хэрэгтэй. Амнаас гарч байгаа үг одоо тархийг удирдах гэж байгаа шүү дээ. Бидний одоо хамгийн их тархийг удирдах байгаа зүйл бол энэ хэл ярианы чадвар. Тэгэхээр хэл ярианаас энэ хоолоноос ямар одоо үг хэллэг юу гарч ийн тэр хүртэл бидний амьдралын ирээдүйг зурчил байдаг. Тийм болохоор эдгээрийг ойлгосон хэрэгжүүлж эхэлсэн цагаас бол миний амьдрал маш том өөрчлөлтүүд гарсан. Хүүхдүүд ч гэсэн маш өөр төвшний одоо тий хүүхдүүд бас ингээд төрж байна, ойлгож мэдэрч хэрэгжүүлсэн цагаас за тэгээ ажил төрөл бизнес дээр мэдээж би энэ нийгэмд амьдарч байгаа учраас асуудлууд мэдээж тасрахгүй. Тэгэхэд түүнийг илэрхийлэх байдал нь даван туулах байдал нь шал өөр болдог. Асуудал гарлаа гэхэд түүнийг одоо ямар хэцүү юм бэ гэж сошиалор янз бүрээр ярьж, уралж бухимдаж, бусдын сэтгэл зүг докторгүй болгохоосоо илүүтэйгээр үүний орон надад энэ бүхнийг би ойлгоод юунаас болов мэдээж амьдрал дээр тохиолж байгаа ихэнх зүйл өөрөөс хамааралтай өөрөөс болдог учраас би юун дээр алдав би илүү юугаа хөгжүүлэх шаардлагатай гэдгийг ойлгож мэдээж гарц гаргалгаа нь илүү амар болдог илүү ухаалаг болдог илүү цар хүрээтэй болдог ингэснээрээ одоо хин нэгнээс тусламж гуйгаад ч юм уу миний амьдрал юм хэцүү байна би ингээ гомдоод байна миний ажил бизнес дээр ийм асуудлууд гарлаа гэх биш үүнийг даван туулах гарцууд нь ингээд ар араасаа бэлэн байдаг гэх юм уу тэгэхээр амьдралыг илүү одоо ийм гарцтай, гаргалгаатай амар болгож өгж байгаа. Зөвхөн энерги гэхээр хүмүүс нөгөө нэг аюу өөр төвшөнд шашинлах хүлээж аваад идэг. Гэтэл эн чинь одоо маш том өөрчлөлтийг авчрах зүйлс учраас амьдралд том гаргалгаа гаргадаг зүйлс л гэж харж байгаа да. Тийм биш үү те нэр хүний нөгөө нэг итгэл үнэмшил гэдэг зүйлээс хамаарад дараагийн хийх үйлдэлүүд хэр зүг бах уу, чамайг хаана өрөх үү, хаашаа хөтлөх үү гэдэг гээд бүгд тодорхой болдог гэж тэгдэг шүү дээ. Тэгэл одоо ингээл сонсохоор манай ээжүүд ч гэсэндээ бас дотроо нэг зүйлийг бас тунгааж бодож байгаа хэл гэж бодож нөгөө нэг хүний
хандлага зарим нь бол ингээл яг нэг л удаа амьдрах юм чинь өстой галзуу юм шиг л гоё амьдрий гэл ингээд бүх зүйлийг ингээд илүү сэтгэл хөдлөлөөрөөч байдаг юм уу туршаад үзье хийгээд үзье гэл ингээд л яадаг бол зарим нь болохоор үгүй энэ бол ингээд үргэлжилдэг зүйл бүдүүн биенээс сүнс гараа авсан ч гэсэн бидний оюун ухаан бол цаашаа үргэлжилж идэг мөнх амьдрнаа гэдэг ч юм уу нэг бол миний өнөөдрийн хийсэн юм эргээд ингээд тэр дээр тусдаг энэ дээр тусдаг над дээр биш маа хүүхд дээр нөвлөгдөн гэл ингээд илүү одоо бүх зүйлээ сутгах учир хайдаг ч гэдэг юм уу те ингээд янз бүр байгаад байдаг. Тэгэхээр олон төрлийн үзэгчид үзэж байгаа учраас бас одоо яг өөртөө байгаа бодлоо илүү баттгсан нэг яриаг зарим нь сонсож байгаа бол зарим нь мэдгүй зүйлээ дахиад шинээр таньж мэдэж бас энэ яриаг сонсож байгаа ах гэж бодож байна. Тэгээ яг зүгээр саваагүйтэй гэх юм уу? Нэгдэл одоо сэтгэл зүйн контент учраас би нэг одоо gossip гэх юм уу юу гэх шарын хөвлөлөөр гарсан одоо цуурхлыг айгүй тод сандаг үзэгчд ч гэсэндээ сандаг баг. Хамгийн анх ануг хүүхдээ гаргасны дараа хөвлөлөөр нэг тээгч ихээр хүүхэд гаргасан гэл нэг бөө юм болоо л те. Тэгээд би одоо тэрийг бас эргээд бодглохлоор нөгөө төрсний дараа эмэгтэй хүн буцаад ийм хурдан хугацаанд төрөөгүй юм шиг гоо үзэсгэлэнтэйгээрээ ингэж байж болдог гэдэг тэр одоо зүйлийг анх бараг одоо харуулсан юм уу хайш юм бэ ингээд гүй өөрөө төрсөн юм шүү гэхээр зэрэг төрсөн юм байд юм уу гэх чинь те энэ нэг юм төрсний дараах юм нийт хэвшмэл ойлголт стандартыг айгүй юм эвдсэн юм шүү тэрний дараанаас нөгөө нэг тэр чинь эргээд эмэгтэйчүүд бидэнд айгүй тийм зөв хүч болж байгаа байхгүй те төрсний дараа эмэгтэй хүн өөрийгөө хайрлаад буцаад ийм гоё болж болдог те аль алийг ингэж амжуулж болдог төрсний араас хүн ядарч туйлддаг биш төрсний араас эмэгтэй хүн улам гоё цэцгэлж болдог ч гэх юм уу те энэ олон зүйлийг харуулсан юм шиг надад бол санагдаад байхгүй. Гэхдээ эргээд нөгөө талынд бодглохлоор зэрэг дөнгөж төрсэн ээжийн тэр одоо эмзэг нарийн сэтгэл зүйдээр монголчууд даяараа тэгж шуурхлаар чамд одоо тухайн үед жишээ нь ямар байсан бэ? Ямар одоо зүйл мэдрэгдэж одоо олон хүмүүст баталмаар байсан уу? Ямар дугаарын ивент тэтгэгч зөөлөн тааламж тамд Аляска. Жаргалтай ээжийн нууц жор Аляска. Ер нь бол яг тэр үед бол оюун санаанд төвшин өнөөдрийн яг энэ байгаа хэмжээнд хүрээгүй байсан учраас эмзэг хүлээж авсан. Тэгэл яагаад ингэж байгаа юм болоо гэдэг. Тэг би нөгөө нэг гүтгэхтэхээрээ өөрийгөө яг яаж илэрхийлэх юм мэддэггүй. Тэгэл нөгөө нэг үгүй штэ гэж хэлдэг ч юм уу те ингээл тэгж нэг илэрхийлэх одоо байдал нь болохоор тийм юу биш юм шиг байгаа. Одоо ингээд бусад хүмүүстэй адилхан ингээд зарим хүмүүс ч бол өөрийгөө маш гоё илэрхийлээл ингээд хамгаалчих штэ. Тэгэхэд би бол тэгж чаддгүй бүдүүлэг үг хэллэгч бас ингээд хэлж чадахгүй ч юм уу тэр хүмүүсээр дайрч тавшилж болж чаддгүй. Чимээгүй байх, намгүй байх цаг хугацаагаар харуулахыг хүсдэг байсан. Гэтэ яг төрсний дараа бол тийм зүйлтэй уулзрахад бол бас амаргүй байсан. Гэхдээ нэгэнд миний хайн ижил мэдээд гэр бүл хатам ээж аав эргэн тойрныхан маань мэдж хаад би энэ бүхнийг заавал хорвоогоор нэг цуурайтуулах ямар хэрэгтэй юм бэ гэж бодсон. Тэгээд нөгөө бүр мэрэгжлийн эмч хүн миний яг постны дор хизээч одоо ингээд төрсэн эмэгтэй хүний би 3 сарын дотор юм шоргоол шиг болохгүй гэж хэлжсэн л та. Тэгээд энэ бол анагаах ухаанд байх боломжгүй зүйл. Энэ бол зүгээр яг тэгчих би эмч хүн гэд өөр эмч юм халааттай зурагтай профайлнаас биччихсэн. Тэгээд за одоо ийм хүн ингэ хэлж яхад би ч одоо яах вэ нэрээ тий. Тэгтээ ингээд цаг хугацааны дараа энэ бүхэн бол ойлгомжтой болно гэж бодчихсон. Тэгээ би өнөөдөр одоо 6 хүүхэдтэй штэ бас хөвлөгөөрээ бас юм таралаг байгаа штэ тий. Тэгээд энэ бол нөгөө миний асан юм жааханда эмээгээсээ бас нэг олж авсан зүйлүүдийн нэг юм болов. Ер нь бол айгүй хурдан тараалах магадaltaй байгаад байдаг. Тэгээд эмээ маань хэлдэг гэсэн хөдөлмөрч хүн ер нь тараалдаг юм дөө. Хөдөлгөөнтэй л бай. Хөдөлгөөнд донд энерги амьд байдаг гэдэг. Тэгэл ер нь жирэмслээд ирэнгүүтээ айгүй хордлоготой. Ер нь даван туулахад амаргүй зүйлсүүд бол ээжүүд биднэрт байдаг штэ. Яг тэрийг ингээл хамт туулдаг. Одоо би энийг л ярьж байгаа боловч мэдээж амаргүй зүйлс зөндөө байгаа. Тэгээд сэтгэлийн хүчээр тэр хөдөлмөр хичээл зүтгэл донд тэдгэрийг давж байгаа байхгүй юу?
Тэгээд даваад гарангуут эргээгээд ингээ харахаар би нэрээ имхэн бие те одоо ингээл зүгээр л ингээл тавьчихсан болвол за 10 сарын дотор бол би 30 40 хил хангалттай нэмэх тийм юм цаанаасаа одоо удамшлын үед онцлогтой юм байгаа байхгүй аавынхаа тал ээжийнхээ талыг харсан ч тэр. Тэгээ маш их язрах хоёр тал маань эмэгтэйчүүд бүгдээрээ ингээ төрөлтэй үед их язарсан. Тэгээ би тэрийг ингээд яах ёстой вэ? Би яаж энэс одоо ингээ те арай өөрөөр удамшлын энэ одоо өгдлийг ч гэсэн өөрчлөх вэ гэдэг айгүй хичээсэн. Тэгээд 6 төрхтэй язраагүй 5 төрхтэй язраагүй 6 өг төрөлхтэй дээрэс нь хит их чин нэмээгөө. Тэгээ нөх хит их чин нэмчээд буцаагаад жин хасны хяраас жаахан амаргүй штэ. Маш их цаг хугацаа орно. Эмэгтэйчүүд маань хөлсөөр эрдэс минералаа алдна, ядарна. Ер нь бол би нөгөө нэг маш их тасгал хийдэг ч юм уу бүр ингээд бүр махарч тасгал хийдэг бол хүн биш. Амьдралыг тодорхой хэмжээний хөдөлгөөн байх хэрэгтэй. Тэр маань миний өдөр тутмын амьдралын цаг хугацаатай хамт байх хэрэгтэй. Би гэртээ очлоо цаныгаа цагаар шалаа өөрөө угаан, мөлхөд угаан, 108 сунаж мөргөн тий бүх юмаа би өөрөө бэлдэн. Энэ надад хангалттай тасгал болчтой. За тэгээ ажлаа амжуулж байхдаа би халахдаг. Энэ маань надад ингээ хөдөлгөөн болоод өгчдөг учраас би хит их тасгал хийгээл тэг бас тийм хүсэлтэй хүн биш. Тэгээд зүгээр харахад болоод хит их чин нэмхгүйгээр төрөх боломж ээжүүдэд бүгдээрэнд нь байдаг. Тэгэхээр одоо бол бүгдээрээ аягүй мэдээлэлтэй болсон шүү дээ. Тэр үед бол харьцангуй мэдээлэл бас баагч байж. Тэгэхээр ээжүүд маань заавал нөгөө нэг би жирэмсэлжил амжинд хэдэн хил нэмэн заавал язрах ёстой ч юм уу, заавал сэтгэл гутралд одоо өртөх ёстой гэж өөртөө битгий тийм нэг юм одоо хайрцагсан юм бодолд оруулаарай. Энд чинь л тал тухамсарч ажиллаад амьдралд дээр зүйлсийг л дуудана. Тийм болохоор чи яг ямар ирээдүйг хүсэж чинь, ямар зүйлсийг амьдралдаа ингээд хүсэж чинь тэдгэрийг ингээд бодлороо удирдаад тий үйлдэлээрээ чиглүүлээд явах юм бол яг л амьдралдаа хүсэж байгаа бүхний л татаж амьдралтаа авна штэ тий. Бодлын хүч. Манай уянга нэгтээ агуулсаа хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлсэн штэ. Тий, харин тий. Тэ үнэхээр нэрээ тэгэл энэ одоо сүүлийн үед нөгөө ингээл айгу бод манифест энэ гэл нэг юм сүүлийн үед айгуух яриад байгаа юм шиг боловч аль тэртээ ингээл олон жилийн өмнө өвөг дээдс маань хэлсэн л байгаа байхгүй те. Санж авахд бүтнээ гээл тэр чинь л ингээл бодлын бэлгээс яаш тийм бэлгээ. Ёстой яг ингээ бүгдийг нь олон хэлсэн байгаа байхгүй те. Ингээл манай нэг юм харь холын юмэгч нэг одоо бид нар гинт ингээл ойлгож ухаараа л яриад байгаа юм биш. Энд чинь ингээл манай соёлд байсан, бидний өвөг дээдстэй хамт байсан тэр хүмүүс биднэрт сургадаг л байсан тийм юм. Тэр таны гоё юм ярих уу? Одоо ингээд нөгөө эмэгтэйчүүд маань ингээд цай сүнийхээ дээжийг өргөдөг штэ. Тэгэнгүүт тэрний талаар би бас нэг дуут гээд нэг газраас түүхийн сонсч байсан чинь Марко Полоос өөрхөө тэмдэглэлээр хөтөлсөн байл юм байна л да. Монгол эмэгтэйчүүд ингээд нэг юм шидэт тохиуртай. Тэрүүгээр ингээд хүссэн зүйлээ ингээд сүйтэй хамт өргөөд байдаг. Хүсэл болгоно нь биелдэг гэд. Тэгээд цай сүүний дээжээ өргөөх те одоо уул ус бурхан өөртөө шүтдэг бурхан өвөг дээдстэй ингээд өргөл өргөх нь тэр залбирал тэр одоо бодлын эрчмийг ингээд бүгдийг биелүүлж яадаг ирээдүйд. Тэгэхээр одоо тэр чинь тийм хуучинсаг зүйл ерөөсөө биш байгаа байхгүй юу? Ингээд сайхан цацлаа ингээ өргөнө гэдэг бол маш гоё. Би өөрөө тусгай тийм цацалтай. Тэрүүгээрээ маш их ингээл өргөдөг гэсэн. Гэр бүлтэй болохоосоо ч өмнө өргөдөг гэсэн. Тэгэл хайн нээжэл өөр хүүхэд одоо ингээ харахаар маш олон зүйлийг л ингээл үр дүнэлт байдаг гэж боддог штэ. Тийм. Йоо нэрээ тэр нөгөө цацлын албагийг чинь ерөөсөө шидэт тахур гэж ерөөсөө нэг тэгж ерөөсөө харж байгаагүй тэгж ерөөсөө бодож байгаагүй юм байна. Ингээ хэлсэн чинь нэрээ тийм байгаад байгаа байхгүй те. Тэгээ ингээд айгүйх сурах юм бас айгүй их байна. Одоо юу гэдэм би чинь жишээ нь ингээд өөрөө айл гэрийн хоёр хүүхдийн ээж болчихсон хэрнээ олол ингээд цайс үний дээж өглөө бол өрөхгүй штэ. Гэхдээ чухал ажилтаа үедээ ээж рүүгээ юм уу эмээ рүүгээ залгаад за нэг тэдэн цагийн үед нэг тийм юмтай шүү. Ээж эмээ. За та нэг цаг харж байгаа нэг тэдийн үед л нэг сайхан дээж нь өргөжөрөө нэг бол сүүл сайлаа сайхан юу ачаарэ. Би нэг тийм юмтай шүү. Та өстө сэрүүлэг тавьж байгаа өргөжөрөө гэл уцаар цайны дээж захиалдаг ой. Тийм. Өөрөө би чинь одоо хоёр хүүхдийн ээж болчихсон. Тэгээ тэр хоёр хүүхдийг би яхав ээжтэй эмээдээ ажиллаад атгаад идэг. Гэтэл би чи хоёр хүүхдийнхээ арыг даагстай ээж нээж одоо ер нь цайз үнийхаа дээжийг хоёр хүүхдийнхаа нэр дээрээс эрүүлийн аз жаргал хамаг юмных нь төлөө даатгаж
дээжилж өргөдөггүй л ингээл ээж болоод 8 жил болсон байна гэдгээ сая өөрөө албагийн ярианаас гинт бас ойлгохгүй ядаа гэж юу. Хүмүүс гайх хөдөө тэ нуруу албаа маань юу баахан юу яриад байна. Гэтэ яалтчгүй манай уянга төрөнд ярьсан штэ. Энэ бүхэн хэдийнээсээ л өвгд ийдсэн маань дунд ингээ байсан тий. Үеэс үе дамжиж ирсэн гэл. Тэгээ бид нар чи өөртөөс галаа их шүтдэг тий. Энэ яриан дээр улбаалаад хэлэхэд бас бид нар ингээд галтайгаа бас маш сайхан харьцаж явах хэрэгтэй юм билээ тий. За тэгэл өвгд ийцээс бас ингээл галаа бас салгаж авах хэрэгтэй. Өөртөө гал голомтыг бадрааж, галаа бас маш гоё байсгаж явах шаардлагатай байдаг. Магадгүй жаахан хуучинсэг сонсогдож байж болох хэдий ч гэсэн амьдралын одоо ингээл явцад гүн рүү н ороод үзэнгүүт аавра гэрлэн бий, за ааврагийн энергийн шинжлэх ухаан гэж ярингүүт буцаад яг ингээд гүн рүүгээ ярингүүт галтаа бас хамааралтай болж эхэлж байгаа байхгүй юу? Гал голомт гэдэг чинь айл гэрийн бүр бүх зүйл нь байж идэг тий. Тэгтэл бид нар ч одоо ингээл нэг барилга дунд амьдрал энэ тий. Галаа ингээд тавьж чадахгүй, галаа баясгаж чадахгүй яваад байгаа. Гэтэл энэ бүхэн бүр яалтчгүй л чухал зүйл байгаа. Тэгэхээр та нар маань мэдээж одоо бүх зүйл нээлттэй болцсон юм чинь сайхан өөртөө судлаад тий дэлгэрүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээд би ч одоо янз бүрийн подкаст энтерд орохоор ингээ хэсэг яриануудтай маань авч тасалж тавиад нөгөө нэг бурхан шашинлаг зүйл ярьсан байрсан ингээ тавьчдаг болохоор бас хит их шашинлаг ч юм уу нарийн нандин зүйлсийг бас одоо жаахан ингээд нөгөө нэг яриад юу яа гэж бодож байна. Хүн тэгэл нөгөө мэдэхгүй зүйлийнхаа дайсан гэдэг ч тий. Өөрөө мэдэхгүй, өөрөө судлаагүй учраас тэрний эсрэг ингээд одоо хандлага гаргадаг ч юм уу тий. Тэгэхээр энийг яг саяны ярьсан Монголын энэ уламжлалт ч юм уу энэ зан үйлүүд бүх шинжлэх ухаантай холбогдож байдаг. Монголчууд өөрөө юм агуу гайхалтай арт юм. Тэр ч битэл бүр ингээд Чингис хааны үеэс эхлэв тий. Чингис хаан ч нөгөө дайн байлдаанд явахын өмнө уулын орой дээрээ гараад нэг гэсэндээ одоо яах нь манифест хийгээд ахна штэ тий. Тэр тэнгэр шүтлэгтэй тэр дайн тулааныхаа үр дагаврыг төсөөлөө дайн тулаанд явдаг ч юм уу. За гих мэтчлэн Данзан авчаагийн үеэс тэр бодлын хүчээрээ өөрөө тэр энерги ч юм уу тэр маш гайхалтай тэр одоо хийдийг хамгийн энерги сайн газар нь нөгөө юугаа ингэж хөөргөө тий бодлынхаа хүчээр хөөргөө тэнд нөгөө хийдэ барьсан ч гэдэг юм уу дэмчгийн хийд тий гих мэтчлэн энэ Монгол уламжлал бол өөрөө одоо л нэг хүмүүс мэддэг болсон юм шиг одоо л нэг гинт ингээ хэрэгжүүлээд байгаа зүйл биш. Бүр монголчууд нь өвөг дээдсийн үеэсээ энэ одоо байсан зүйл тий тэр цайны дээж өргөх тэр санаа зүв бол заяа зүвч гэдэг юм уу санаж явбал бүтэн ингээл нөгөө зүүрүүг хил зүгүүдээр ингээд үр удамдаа бэлгшээж үлдээгээл яваад байдаг. Тэрийг бид нэр харин хэрэгжүүлэхгүй байх ч юм уу ийм зүйлүүд байгаад байгаа. Хэрэгжүүлээд яваад гал голомтоо сахиад ингээд цайныхаа дээжийг өргөдөг, зөв зүйл боддог, зөв сайхан явсан хүмүүс яг тэр одоо нөгөө эрчим энергиэр өөрөө амьдрал нь гоё бүтэмжтэй сайхан байдаг ч юм уу тий. Тэгэл одоо яг сэтгэл судлалын шинжлэх ухаантайгаа холбоод үзэхээр мөн одоо квант сэтгэл судлал гэж бас салбар хөгжиж байна. Квант физик гэх тий. Хүний долгион энерги болсон байх тий. Бодол, мэдрэмж, үг бүгд маш хүчтэй юм эрчим долгион чичирхийлэл. Хамгийн өндөр одоо давтамжтай зүйл бол өөрөө талархал гэдэг. Тэгэхээр бүх одоо үзэн ядалт ийм давтамж гэрц ялгаруулж байна. Баяр хөөр ийм ялгаруулж байна гэдэг юм уу. Энд чинь өөрөө шинжлэх ухаанаар батлагдаад байна. Тэгэхээр бид нэр талархах тий орой унтахтай ядаж 3 зүйл талархаад унтах ч юм уу. Хүүхдтэй энэ талархахыг дадал болгох өөрөө өнөөдөр биедээ байгаа зүйлдээ талархаж байгаагаараа тий бахархах талархах энэ сэтгэл зүйчил өөрөө бидний нөгөө амьдралын чанарт нөгөө аавра энергит баа бүх зүйлд нөлөөлөд байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ч гэсэн одоо саяны ярьсан зүйлийг ингээ хэрэгжүүлэхэд маш хэрэгтэй зүйлүүд. Одоо цайныхаа дээжийг өргөхдөө бас нөгөө хундагны үг хэлэхдээ ямар нэгэн зүйл өрөөхтөө амнаас гарч байгаа үгэн дээр маш их анхаарах хэрэгтэй. Ажиглаад байхаа тий. Өөр ширгүү, өвчин зовлонгоо байлгаж өгөөрэй гэдэг чи өөрөө амнаас өөрөө сөрөг үг эрчим ялгарч байгаа учраас тэр өрөөл биш болно гэсэн. Тэ? Илбэг хангалуун, даад жаргал сайн сайхныг өрөөж тэр зөв үг гаргах тусмаа зөв одоо үр дагаврыг авчирна. Жишээ нь ядраад яна л гэдэвэл бие организм тэр чигээрээ ядралын програм аавна. Тэрний оронд тарих тэр програм үүсгэж тэгвэл кодлол сэргэг биш байна ч гэдэг юм уу тий. Ямар амаргүй ажил вэ гэхээр яг нь хэцүү гэвэл тархинд нэг програм одоо код үүсгэнэ шүү дээ тий. Хэцүү ажил гэдэг гараас юм гарч өгөхгүй. Гэтэл яасан амаргүй ажил вэ гэхэд амар гэдэг үг өөрөө ишт хүчиж эхэлж байгаа учраас тэрийг амархан хийчихдэг ч юм уу. Тэгэхээр монголчууд өөр юм гайхалтай байгаас тий. Ерөөсөө л нөгөө юм дууссан байхад тэр маань дүүрчжээ гэл хүүхд ингээд нэг бүтлгүй юм хийчихэд өө заяан дэлгэр гэл тий. Тэгэхээр ерөөсөө л бид нар чи юм гайхалтай дүүрэн хард. Тэрийг л хэрэгжүүлж үргэлжлүүлж энэ уламжлалаа бас
одоо нөгөө цаашдаа үр хүүхдэд тээж үлдэх хэрэгтэй байхгүй тий. Хэлгүй яах вэ? Яг үнэ. Soul Lab-ийн ерөнхий ивент төгчээр дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab хамтарч ажилладгийг та бүхэн маань сайн мэднэ. Тэгвэл Baby Lab-ийн саяхан Герман улсын Dermatest лабораторид шинжлэгдэж хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Энэ нь таны хүүхэд хэрэглэснээр ямар нэгэн одоо сөрөг үр дагавар байхгүй, арьсанд харшил өгөхгүй гэдгийг давхар баталж байгаа юм. Тэгвэл Baby Lab-ийн живх одоо шинжлэгдсэн савлгаатайгаар CU-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За Pantis Kit нь юугаараа онцлог вэ гэхээр M, L, XL гэсэн 3 янзын одоо хэмжээтэй живхийг багтаасан. Мөн дээрэс нь одоо хүүхдийн арьсанд харшил өгөхгүй нойтон салфеткийг бас ингээд давхар багтааж өгсөн юм жижиг савлгаа гэдгээрээ онцлог байгаа. Хэрвээ одоо хүүхдтэйгээ гадуур зугаалж агаад нэг болвол шүн яаралтай гів гинтхэн живхэн дууссан үед хамгийн ойрхон байгаа CU-рөөгөө ороод Baby Lab-ийн Pantis Kit-ийг авах боломжтой. Орчин үе гээл те одоо тэгээ техник технологи хөгжиж ийн гээл те хүүхдүүдэд нэг утаснаас юм хамааралтай ч юм уу болгоод л байгаа юм шиг харагддаг. Гэтэл тэр хүүхд ингээд мэдрэлийн ядаргаанд орсон байгаа нь ингээд бүр илт мэдэгддэг. Хүүхд чи өөр нь ингээд шууд харагддаг ш. Ямар нойртой байна, ямар хоол идэж гин, хумс урууг нь харлаа, арсны өнгө, нүдний өнгө, хилний байдлыг хараад, шүдийг хараад юу идэж ууж ийн яаж ийн бүх юм тодорхой байдаг. Тэгэхээр бид нар одоо цаг завгүй байна. Үнэхээр одоо юм ачаалтай нийгэмд амьдарч байна. Үнэн. Гэхдээ бид нар тэр үрсийнхээ одоо эрүүл мэнд, сайн сайхны төлөө л ажиллаж амьдарч байгаа учраас балансыг заавал одоо тэнцвэртэй авч явах нь их чухлаа. Тэгээд одоо яг ингээд бас сүүлийн үед ингээд сошиалыг харахаар бол одоо манай шинэ сэтгэл зүйчийн хэлдгээр амны бэлэггүй зүйлс их байдаг болчиход байна. Бид нар яг одоо ингээд сөрөг байж одоо энэ бүхнийг ингээд шүүмжилжээж ингээл те энэ хүмүүст ойлгуулнаа, ухааруулнаа л гэдэг. Гэхдээ заавал яагаад тийм одоо бүтүүлэг үг хэлэх, хараалын үг хэлхийг бид нар хэрэглээд байгаа юм бэ те. Ухамсарт хүн гэдэг чинь өөрөө илэрхийлэх одоо хэлбэрүүд нь маш олон тий үгсийн сан маань хүртэл монгол хэлмээр өөрөө асар баялаг. Одоо талархлаа гэдэг үгийг гялала гэж хэлчихээр гялала гэдэг үг чинь талархлаа гэдэг үгээс 1000 дахин илүү одоо долгионыг цацруулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр гялала гэж хэлэхээр нэх юм долгонсон үг гээл тий. Тэр үгний ингээд тэр гоё эрчмийг унгаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хийж байгаа пост болгон дээрээ бас анхааралтай, шүүмжлэлтэй одоо хандж байгаа ч гэсэн тэрийг ингээд зүгээр илэрхийлдэг байх хэрэгтэй. Тэгээ өнөөдөр ингээд харж байхад юм сая нөгөө одоо Netflix-ийн шоу гарч штэ. Тэгэхээр шүүмжлэлтэй сэдв ингээ явангууд одоо бүлэд чинь тэр охиныг гээл хүмүүс бичиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр волейболын маш авьяаслаг тамирчин охиныг бүлэдэд бичиж гэдгийг хүмүүс болооч гэдгээ илэрхийлэхдээ л нөгөө хүнийг давхар бүлэдэд байгаа байхгүй юу? Шүүмжлэл за одоо ийм том тэмцээнд орж байгаа хүнийг битгий ингэмэг гэснээр бөө хараалын үг бичээл давхар өөрөө тэр нөгөө нэг хүчрхийллийн хүчтэй болгоод тийм шинж чанар руу орж байгаа юм. Тэгэхээр илэрхийлэх хэлбэрээ ухамсарын төвшөнтэйгээ ингээд арай өөр байдлаар авч яваач. Нэг юмыг одоо шүүмжлэх чинь ингээд нөгөөдгийг нь яагаад ингээд сэтрийгээд байгаа юм. Тэгэхээр энэ дээр бид нар хэрвээ тэр төвшөнд хүрч чадаагүй бол ер нь чимээгүй байж хаа зөв ч юм шиг зарим юмнаас дутаж амьдрах хэрэгтэй ч юм шиг юм болгонтой ингээд зэрэгцээл ингээд зарим нь хандлтын төлөөч байна, янз бүрийн өнцгүүд байгаа, зарим чин сэтгэлээсээ ч байгаа. Гэхдээ альваг жаахан гэгэрлүүд хүчтэй, жаахан ухаж ойлгож, бодож тунгааж агаад сэтгэл хөөрлөөр бус хийдэг байгаасаа гэж бас чин сэтгэлээсээ хүсмээр байдаг шүү. Даа ялангуяа ээжүүд эмэгтэйчүүд маань бол үнэхээр гэрэл гэгийг түгэж байгаа хүмүүс бид нар олон хүмүүст одоо нөлөөлөлтэй байдаг учраас биднээс маш их зүйл хамааралтай байдаг. Хайрны жил маань ч гэсэн биднийг дагж идэг, бидний энергитэй ингээд хамтдаа бас ингээд өршөж те явж байдаг учраас эмэгтэйчүүд бас өөртөөсөө ихлээрээ яагаад тэгэхээр эмэгтэй хүн байглаасаа өгөгдөл нь эрэгтэй хүнээс одоо 10 насаар өмнө ч юм уу бодож сэтгэдэг, тэсвэр хатуучлалын хувьд ч юм уу те ийм өгөгдөлтэй байдаг. Тэгэхээр одоо аюу хүчрхэг ээж мэж гэхээсээ илүү аюу ухаантай л ээж те ухаантай л эмэгтэй байх нь их чухал. Тэгээд ухаан байхад ямар ч асуудал, ямар ч одоо хэцүү зүйлсийн ард гарч чаддаг. Тэгэхээр альваг ухаанаар шийддэг хүмүүс байцгаая бүгдээрээ гэж хэлмээр байна. Тэгээд ийм сайхан хүмүүстэй хамт байх бас талархал дүүрэн байна. Манай одоо контент дээр ингээд ер нь олон төрлийн ээжүүд, аавууд, хосууд гээд төрөл бүрийн хоорондоо ялгаатай зочид ирдэг учраас яг нэг асуулт асуухад хариулт нь өөр ирдэг нэг хэсэг байдаг. Тэр нь болохоор түрүүн ч гэсэн нөгөө нэг яриандаа хэлж штэ тий.
аавын шийдвэр бол хамгийн эцсийн, хамгийн чухал шийдвэр байдаг. Ягаад тэгэхээр аав бол хамгийн холыг хардаг, тэр дандаа зөв байдаг гэдэг. Тэгээ энээс л нөгөө нэг гол яг бараг л дугаар болгон дээр асуудаг асуулт маань гарч ирж байгаа юм л та. Гэр бүлийн хүн одоо тий эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаа, хүндлэлийн талаар нөхрөө яаж хүндэлдгийг, чи өөрөө нөхөртөө ойлгогдож байгаагаа, хүндлүүлж байгаагаа, хайрлуулж байгаагаа ямар үйлдэлээс нь олж харж мэдэрдгийг те буцаагаад чи түүнийгээ хэрхэн яаж илэрхийлж тэр хүндээ өгдөг вэ гэдэг энэ асуултаар одоо хамгийн сүүлийн асуулт маань тий. Баярлалаа. Одоо магадгүй ингээл мэдээж ойрхон төрж байгаа тий. Тэгэл тодорхой хэмжээгээр эн чинь ингээл хордлого ихтэй, хоолж идэж чадахгүй ингээл царай тусаалдаал янз бүр болоход ерөөсөө ингээл жирэмсэн байгаа тэр 10 сарын хугацаанд бол өдөр болгоно л ямар гоё эмэгтэй юм бэ, ямар сайхан бүсгүй юм бэ гэл хилээд ахаар чинь ямар ч илүү одоо сайхан бэлэг авснаас илүү урамшдаг. Тэгэл гиз томрно тий. Мэдээж л нойргүй байна. Янз бүрийн зүйл болоход яг хани маань одоо тэр ингээд хандлага намайг өөртөө ингээд итгэлтэй байх, тав тухтай байх боломжийг олгодог. Тэгэл ерөөсөө ингээд алхам тутамдлыг анхаарал тавина. Гиз томрох тусмаа л ер нь за ийм зүйл дээр ингээрээ маш болгоомжтойгаараа мэдээж өвөл янз бүрийн нөхцөл байдал огтно ажил төрөл тий ихтэй байх үед яг ингээд гадаа ирсэн бүх зүйлийг зохицуулсан байж байгаа ч юм уу. Тэр бүхнээс л би яг бас маш гоё мэдрэмж авч зөв зүйлийг хийж зөв хүнээ сонгосондоо тий амьдрал маш энгийн зүйлсээс эхлэлтэй дааш давшгүй их одоо баялаг эд хөрөнгө гэхээсээ илүү хүн хоорондын энэ гоё нандаа харилцаа биднийг ямар гоё утга төгөлдөр болгож энэ амьдралдаа нэг хүнд ингэж хүн ингэж их хайрлаж ингэж их тэмүүлдэг тий боломж байд юм байна. Битээрт би энэс уйдах заавч байхгүй. Манай нөхөр тэгдэг уйдах заавч байхгүй. Кино шиг л амьдралаар амьдарч гин. Роман зохиол шиг л амьдралаар амьдарч гин нэрээ. Ингэж завуу, ингэж амьдрах ямар гоё юм бэ гэл тэгдэг. Тэгээд тэр ир хүн ч гэсэн амьдралдаа тийм хайртай, дуртай байх нь, гэрлүүгээ яардаг байх нь, өөр хөвгтдээ тэр гоё хүмүүжлийн тий арга барилыг бас хэрэгжүүлдэг байх нь. Тэгээд дээрэс нь одоо ингээл би энергийн шинжилгээ ухаан сонирхоод ингээл тий квант физик сонирхоод, за буддын философи сонирхоод, энерги бясалгал гээл яваад хахад манай хүн ойлгохгүй болоод битээр ингээд хоёр аслагдсан хоёр өөр ертөнц болоход манай хүн яг надтай зэрэг явдаг байхгүй. Бүх зүйлд хамт явъя, хамт бясалгая тий. Энергийн нислэлтэй хамт оръё. Хоёулаа ижил төвшөнд ижил юм энерги би энэс маань ялгарна. Тэгжээч нэг баг болно гээл. Тэгээ одоо магадгүй эр хүний бол потенциал, боломжууд илүү учраас манай хүн бол надаас илүү болсон. Илүү төвшөнд ч байдаг. Тийм учраас би одоо оюун санаа, гэрлэн бие бүх зүйл нь цэвэрхэн, тунгалаг байгаа учраас нөхрийгөө боддог байхгүй юу? Гаргаж байгаа шийдвэр нэг зөв байж чадна. Энэ хүн бол дотоод ертөнц нь яг ийм учраас яг зөв байгаа гэд. Заримдаа нэг ядарсан үед ч юм уу те. За энийг яах вэ гэхэд манай нөхөр гаргалгаа гаргахад би яг тэрийг дэмждэг ч юм уу. Нөхрийгөө бас тийм байгаа үед би яг тэрийг гаргадаг ч юм уу. Тэгэл яг ийм нэг хамтарсан багийг би болгоол те. Хань ижлээ хамтрагч болгоол амьдарч байна да. Тэгээд төгсгөлд нь хэлгээд ганц л удаа амьдрах юм чин гээл нэг тийм зүйлийг бас хүмүүс их ярьдаг болсон тий. Магадгүй би энэ яриаг ярьснараа жаахан шүмжлэл төртөж магадгүй л тий. Хоёр хүн хамт байгаад ингээл үнэхээр хэцүү байл сасан дээрштэй гэдэг ч юм уу тий. Гэтэл хоёулаа үнэхээр өөр ихч дүүс хүртэл тийм байдаг. Гэтэл тэрийг хэрхэн яаж эвлүүлэх вэ? Нөгөө хагарсан хайгыг хэрхэн яаж урлагийн бүтээл болгох вэ гэдэг чи өөрөө ухаан. Магадгүй тэр голоод орхисон хүн чинь үнэхээр чиний амьдралыг утга учиртай болгох чи жаахан хичээл зүтгэл гаргахад амьдралыг чинь урлагийн бүтээл болгох тэр нэгэн байсан бол яах вэ? Яагаад жижигэн зүйлээс болж бууж өгöd байгаа юм бэ? Өөр хүмүүсийг яагаад өмчрүүлээд байгаа юм бэ гэдгийг би үргэлж хэлмээр байдаг. Гэтэ энэ дэр жоохон дуу хоолой маань ингээд ганцаарддаг ч юм уу эсвэл жаахан хүчгүүдэх тохиолдлууд байдаг. Гэтэ би ийм гоё сэтгэл зүйн маш чухал контентэд орж байгаа учраас өнөөдөр энийг би ингээд зоригтой ярмаар байна. Тэгээ түрүү нана шинэ сэтгэл зүйч маань хэлсэн шүү дээ хүн мэдтгүү зүйлийнхээ дайсан байх гэдэг яа гэд. Тэгвэл амьдралд бас нэг ийм үнцэг байдаг юм болоод энийг жаахан мэдэх гээд ухаарах гад судлах гад нэрээ өөр хоорондоо өөр хүмүүс мах бодийн хувьд өөр хүмүүс тий за орд гаригийн хувьд өөр хүмүүс яаж эвлэлтэн нэгдэж болох юм бэ за зөрчилтэй хүн амьдрал гэж бүр үнэхээр байхгүй тодорхой хэмжээний зөрчилтэй байж бидний амьдралыг урагшлуулдаг таригч гэсэн тэн дээр гаргалгаа гаргаж зөв ажиллаж тий тэр бүхнийг даван туулах дараагийн алхмуудыг одоо шийдлүүдийг гаргаж идэг штэ тэгэхээр жаахан бэрхшээлд бүдрээл би өстой ингэж амьдарч чадахгүй нэг хүн
удаа амьдрна, ганцхан удаа амьдрна. Өстой боли бүтэхгүй гэд ийм шийдвэрийг төрөж битгий гаргаарай. Жахан бодоод өөртөөгөө хань ижилтгээс ажиллаарай. Магадгүй тэр хүн энергийн хувьд айгүй уналтанд ороод бие дээр нь ингээд сөрөг энергиуд тий одоо бүр ингээд энергийн одоо биетүүд байдаг болсон шүү дээ. Хий биетүүд тий маш олон бяцлагч нар байдаг болсон. Энийг айгүй сайн мэдж байгаа учраас тэр хий биетүүд чинь хүний оюун санааг удирдаад өсөөгөө зүйлийг хийлэгдэг янз бүрийн нөхцөл байдал байгаа. Тэрнээс нь цэвэрлээд хань ижлэгээ болохгүй байгаа л тэр газраас нь ингэж гаргаад тий өөрчлөхийн төлөө алхмуудыг хийгээд үзээсэй. Үүний дараа шийдвэрээ гаргаасай л гэж хэлмээр байдаг. Тэглээ ах нэрнгээсээ одоо тий юмд бас ингээд үнэхээр одоо гэхдээ яг юу тийм хичээл зүтгэл тэр үн цэнийг яг тэр хിവэр нь анхны тэр нөгөө нэг амлалт шийдвэр юу гэдгийг те тэрнээсээ бас нэг тийм ч нэг амархан буцчдаг тийм биш одоо нөгөө гол нь энэ чинь нэг дэлгүүрээс авсан талхаа ч юм уу хувцаа ч юм уу холгоод нухаад ингээ буцааж байгаа асуудал биш яг учраас гүрхтүүдийн хувьд бас давхар ярагдж байгаа учраас бас нэрнгээсээ бүгд л хин дор дороо боддог бай хичээдэг бай те бүсгүүчүүд маань ч тэр залуучууд маань ч тэр ер нь л харилцаа гэдэг чинь хоёр талаасаа энийгээ үргэлж ивж дэмжиж байдаг учраас тэгж одоо арай жахан тууштай аливаа зүйлд тийм ээ байх хэрэгтэй ахаа гэж нэрнгээсээ бас бодож байна. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Дугаарын ивент итгэгч Зөөлөн тааламж тамд Аляска. Choco Metropolis Club Amigo VIP House. Hi Mami. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Тэгээд бидний одоо нүдийг нээж чихийг онгойлгосон олон сайхан зүйлийг ярьсан уран холбоодоо маш их баярлалаа. Тэгээд маш тийм одоо өвөрмөц одоо өмнө нь яг манай Soul Lab-ийн одоо ярилцчихсан олон сэдв агуулгаас одоо ингээд маш өөр өмнө яригдж байгаагүй юм олон зүйлсийг ярьсан юм одоо сонирхолтой сайхан дугаар боллоо гэж бодож байна. Тэгээ үзэгчд маань ч гэсэндээ санал нэг байгаах гэж бодож байна. Тэгээд магадгүй зарим үзэгчдийн хувьд бол цааш нь уран холбоог нээсэн, цааш нь одоо уран холбоотой танилцсан ийм дугаар болсон болов гэж бас бодож тэрэндээ бас их баярлж байна гэж үү. Баярлалаа. Харин өнөөдөр бас таяртайгаа байсан чи айгу зориг ороод зарим зүйлсийг бүр ингээд ботож авдаг зүйлсээ ярьж чадлаа. Тэгээд надад бас их дэм болж намайг бас ингээд айгу ингээд яриулсанд баярлалаа. Тэгэхээр тав дахьтай маш сайхан цаг хугацаа байлаа. Урьж оролцсонд баярлалаа. Үзэгчдээ баярлалаа. Тэгээд аливаа зүйлд чинь нөгөө авах гээхийн ухаан гэж байгаа тий. Хүний цаг болсон бол бидний ярьж байгаа нэг асуултын одоо хариулт ч гэсэн тэр хүнд хэрэгтэй байж болно. Магадгүй жаахан одоо хорвоо ертөнцтэйгээ танилцаад дараа нь бас сонсох өдрүүд тий өөр тохиолдлоор сонсох өдрүүд ч байж болно. Бидний энэ хороод ирсэн одоо бүх зүйл ингээд өөр өгөгдөлтэй учраас тий хүлээж авах нөхцөл байдлууд маань сэтгэл зүй маань цаг хугацаа маань ч гэсэн өөр учраас яг л одоо энд ярьсан зүйлийг бүгдийг хүлээж авнаа ийм л ах хэвээр гэвэл бас тийм биш тий. Тэгэхээр та нар маань бас өөрөөсдийнхөө сайхан тунгаагаарай. Тэгээд бүгдээрнгийнхэн тий ажил үйлс бүхий л зүйлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд одоо энэ цагаас эхлээд та хоёрынхаа контентыг бүр шинтэн үзэх болно. Бас түгээх болно гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд манай Soul Lab-ыг энэ олон дугаар тасралтгүй үзэгчдэд маань ингээд хүрэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг ерөнхий ивент итгэгчийнхаа гарын бэлгээ өгөх гэж байна. Derma test дээр баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab брендийн гарын бэлгийг бэлгэлж байна. За маш баярлалаа. Ямар мөн одоо Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгч ахуйд бүсгүйчүүдийн найдвартай туслах өөрийгөө хайрлах өрөөтэй Oxy брендийн гарын бэлгийг мөн бэлгэлж байна. За баярлалаа. Oxy брендийн маань бүтээгдэхүүнүүд бас энүүгээр байна тий. Айгуу тухтай. Гоё эко уттай байна. Баярлалаа та бүхэндээ ийм гоё одоо оюун санааны хувьд тий өөрчлөлт шинжилэлт авчирж байгаа нийгэмд зөв нөлөөлөл болж байгаа контенттай хамтарч ажиллаж байгаад баярлалаа. Брэндүүдтэй.
За тэгээд манайха одоо нөгөө дугаарын ивент тэтгэгчгээд сая бас үзэгчдтэй хэлсэн. Аляска брэнд амттай гоё одоо мөхөөлцүүд байгаа. Мөхөөлцүүдээр одоо зөвхөн одоо мөхөөлц чигээр нь шүүр олон төрлийн амттан хийж болно те. Тэгээ Аляска брендийн Баярлалаа. үзэсгэлэнтэй сайхан бүсгүйд үзэсгэлэнтэй цэцэг өгөхгүй болохгүй гээд гоё цэцгийн баглаа болон бүтээгдэхүүнийхаа дээжээс За илгээсэн байна. Энэ бэлгэний юу энэ минь ингээд та Үнэн тий. За Аляска брендийн хамт олон баярлалаа. Манай гэр бүл нөгөө нэг бас амттангаас жаахан татгалздаг мөртлөө сардаа яг амттын идэх өдөр гаргадаг. Тэгээд тэр үедээ нөгөө гоё компоттой тэгээд Аляскагийн цайрмгийг идтгээ. Тэгээд айгу танил татна бас гоё байлаа. Ийм сайхан цэцгийн баглаа бас биелсэн маш их баярлалаа. Мэдрэмжтэй юм аа. Тийм ээ. Бүр яг тавьсан. Баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас нэрээ нэг зүйлийг сануулж хэлэхэд одоо завгүй ээжүүд маань гэрээс гарах боломжгүй ч юм уу дэлгүүр орж жив худалдаж авах боломжгүй байгаа бол Baby Lab маань хай мамигаар бас давхар хүргэгддэг. За тэгээд бидний яриа уламжлалсаар Amigo VIP House-аас та бүхэндээ сайхан тогтой тухтай суужгаад ярилцаад хүрлээ. Тэгээд Soul Lab-ийнхаа шинэ дугаартай хамт байсан бүх үзэгчдэдээ маш их баярлалаа. Дараагийн шинэ дугаар сар болгоны 10, 20, 30-ны өдрүүдэд ингээд дараалаад ороод явнаа. Тэгээд эцэст нь хэлэхэд Soul Lab таныг хизээж ганцаардуулахгүй. Баяртай. Soul Lab